За өнөөдрийн дугаараар Эхлэл Vision Development компаниг гүйцэтгэх захирал одоо үйл хөдлөлийн эксперт цогт хоёрыг урьсан байна. Би түүхний урилгыг хүлээж авсанд баярлалаа. За баярлалаа. За өнөөдөр бол үйл хөдлөлийн эксперт гэхээр манай сонсогч нар бид хоёрыг ямар сэдвээр бараг ярих гэж гадралж байгаа болов гэж бодож байна. Монгол улсад сүүлийн ковидоос хойш үйл хөдлөлийн салбар бол одоо хамгийн халалт дээр байна гэж би бол харж байгаа. Тэгээд энэ хөөс хизээ хагарах бол гэдэг асуултаас бас эхлэмээр байна. Яагаад тэгэхээр одоо 21 онд ковидын үед 3 сая 1 зүйтэй байсан метр квадратын үнэ нь 3 сая 1 зүйтэй байсан байр өнөөдөр 7 сая 500 гэж байна. За хуучин байр штэ. Тэгэхээр байршлаасаа шалтгаалаад бас ингэж байна уу? Хизээ нэг өдөр энэ том өсөлт хөөс нь хагарах болов гэдэг зүгээр хүлээлт хүмүүст байгаа. Тэгэхээр энэ асуултаар яриагаа эхэллээ. За ер нь бол мэдхгүй гэж би хариулмаар байна. Залуу байхад ялангуяа энэ салбарт ажиллаж эхэлж байхад маш их таамаг предикшнүүд тавиал те. Айгу ингээ мэддэг юм шиг одоо байдаг байла. Тэгтээ нөгөө энэ салбар дээр ажиллаад ирээд тэгээд одоо 10-аад жил ажиллаад маш их дата одоо түрүү намайг эксперт гэж танилцуулсанд баярлалаа. Яг гэвэл ямар ч байсан би нэг 10-аад жил үйл хөдлөлийн салбарт маш их дата судалгаа, шинжилгээ, зах зээл дээр одоо янз бүрийн зүйлийг үтсэн учраас бас одоо тэгж хэлж болох юм байна да гэж бодсон. Тэгээд сураад ирэхээр, ойлгоод ирэхээр энэ зах зээл өөрөө миний мэдхгүй мангар их байгаа. Ер нь альч тэр утгаараа маргааш юу болохыг одоо 100% таах ер нь л боломжгүй. Одоо хөрөнгө оруулалтаа яг адилхан, хөрөнгөний зах зээлтэй яг адилхан. Маргааш юу болох вэ, нөгөөдөр юу болох вэ? Гэхдээ жанжин шугам нь бол байгаа. Зүгээр одоо хэлэх гээд байгаа санаа нь үйл хөдлөлийн зах зээлд нөлөөлөх маш олон хүчин зүйл байгаа. За инфляц гэж байгаа, нөгөө талдаа иргэдийн худалдаа авах чадвар гэж байгаа, барилгын материалын үн ханш гэж байгаа. Тэгээд одоо төрөөс хэрэгжүүлж байгаа худалдаа авалтыг дэмжих бодлого гэж байгаа. Тэгээд ер нь олон зүйл байгаа. Миний зүгээр таамаглалаар бол шүү. Нэг айхтар одоо унаад одоо 2013-4 оных шиг тийм хямрал бол болохгүй болов. Үйл хөдлөлийн гаралтай одоо Монголд тохиолдсон шүү дээ. Тэр шиг хямрал бол болохгүй болов гэж харж байгаа. За манайхан төр хүлээж байгаарай. Энэ удаагийн дугаарыг хамтран үргэж байгаа BGM Asset Management компани. Манайхан бүгдээрээ маш сайн мэдж байгаа. Дэлхий дээр үйл хөдлөх хөрөнгө, бонд, хувьцаа зэрэг хөрөнгөө өсгөж болох маш олон хөрөнгө оруулалтын боломжууд байдаг. Гэвч монголчууд маань мэдээлэл дутмаг, магадгүй энэ боломж нь хязгаарлагдмал байдаг учраас дэлхийн зах зээл рүү ороод хөрөнгөө өсгөх гэхээр төдийлөн бас бид нэр хангалттай хэмжээний боломж нь гар дээр байдаггүй. За харин энэ боломжийг Монголын зах зээл рүүгээ илүү ойртуулж өгж байгаа мэргэжлийн хөрөнгө оруулалтын компани бол BGM Asset Management компани маа. Та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх веб хуудасаар хандаарай. Баярлалаа. За одоо хэдүүлээ подкаста үргэлжлүүлцгээе. 2013 оны хямрал гэснээс та тэр үед бас энэ салбарт ажиллаж таарсан баг. Ер нь тухайн үеийн хямралыг гол шалтгаан нь юу байсан бол ер нь иргэдэд бас ямар цохилт өгж байсан, бас үйл хөдлөлийн салбарт ажиллаж байсан хүмүүст ямар дарамт учирч байсан тэр түүхийг даавалцаач. Одоо хэрвээ давтагдахгүй ч гэсэндээ магадгүй хүмүүс тийм зүйл болвол эрсдлийн хамгаалахын тулд яах ёстой вэ гэдэг асуулт шүү дээ. За би тэр хямралын дараагийн яг сэргэлтийн үед үйл хөдлөлийн салбар руу орсон. Гэхдээ мэдээж түүхээ харна. Юу болж өнгөрөв. Тухайн үед бол ерөнхийдөө бол нөгөө банкны одоо үйл хөдлөлийн зээлийн эрсдлийн гаралтай, үнэлгээний гаралтай хямрал явагдсан. Наад нь бол нөгөө төрийн албан агчдын 6% зээл, ипотекийн 8% зээл, эрэлтийг дэмжих маш их зүйл болсон л доо. Одоо 10 оноос 8-9 оноос эхлээл ер нь бол эрэлтийг амар дэмжсэн. Тэгээд Монголын эдийн засаг өөрөө яг алсан үе штэ. Тэрний өмнөхөн. За тэгээд үйл хөдлөх бол үнэхээр хязгааргүй өссөн. Тэгээд эртэл үнэнд гүйцэгдсэн. Худалдаа авах чадвар гэдэг зүйл байхгүй болоод одоо банкуудын барьцаалцсан байсан хөрөнгийн үнэлгээнд зээлээ төлж чадахгүй хүрээд том банкуд бол одоо тусгай активыг зөвхөн үйл хөдлөхөө зархад чиглээд тэгээд үндсэндээ бол тэрнээс жоохон цаашиг бол байр зарна, офс зарна гэдэг бол айгүй хэцүү байдаг байсан. Одоо санахад бид хэд сард нэг ширхэг офсын байр зарчаад нөгөө хурдлын өрөөндөө цуглаад шампансыг задалдаг байсан. Амар хэцүү байсан үе бол байсан.
Тэгээд тэрнээс хойш бол 18-9 он гэж сэргээ явцсан л та. Ер нь бол альч зах зээл нэг уналт босолт гэж байдаг. Тэр үе бол нөгөө хитрхи бүгдээрээ дуршлаггүй байсан юм уу те, зах зээл нь хит халсан. Одоогийнхыг бол би нэг айхтар бол халалт гэж харахгүй. Гэхдээ ер нь цаг үргэлжил одоо сүүлийн үед бол үйл хөдлөлийн зах зээл нийлүүлэлтийн илүүдэлтэй үргэлжил аюултай байгаа. Эрэлт нийлүүлэлт төр ер нь бол зах зээлийн нөгөө аливаа бүтээгдэхүүн чинь үнэн тогтож явах хэрэгтэй шүү дээ. Та хэлж чинь нийлүүлэлт нь одоо мэдээж эрэлтээсээ бас давцсан байгаа гэж тодорхойлж байна. Тэгсэн хэрнээ зах зээл дээр зарим байршилт метр квадратын үн жилдээ л бараг 20-25% өсөөл ашиглалтанд орохороо бүр нөгөө 2-3 жилийн өмнөхөөсөө 30-40% өгөөж аваад явж байгаа тийм төслүүд нилээдгүй байгаа даа. Тэгээд хүмүүс ч бас энэ арга барилыг анзаараад ашиглалтанд орохоос нь 2 жилийн өмнө хөрөнгө оруулаад ашиглалтанд оронгууд нь буцаад зараад ингээ өгөөж аваа гардаг тохиолдлууд ч байгаад байна. Тэгэхээр нийлүүлэлт нь өөрөө хангалттай их байгаад эрэлтэн зах зээл дээр баг байгаа тийм үнэхээр шинж тэмдэг ажиглагдж байгаа бол энэ өсөлтийн цаана нь өөр хүчин зүйл байна уу гэдгийг л би асуух гэдэг. За. Энэ бол би ингэж тайлбарлана. Ерөнхийдөө бол за энэс эхлээд тайлбарлаж. Бид нар ер нь график үзээ яваад гэхгүй үйл хөдлөлийн дундаж үн өсөж байна. Тэнхлэг зууч компани маань маш олон жил хийж байгаа. Үнийн индекс гэдэг зүйлийг гаргаад Монгол банкнд үндэсний статистикийн ороонд дата нийлүүлээ явж байгаа. Гэхдээ сагсанд нь шин төслүүд орж ирээд байдаг. За 2015 онд байсан одоо сагс 2020 онд шал өөр болцдог. Илүү үнэтэй төслүүд ороод ирдэг. Тэнгүүт 15 оны сагсанд байсан одоо тэр дээр үе төсөл нь өссөн юм өссөөгүй юм гэдэг чинь хуучин орон сууцны одоо нөгөө яг тухайн төслөө бариад үзвэл өөр. Тэгээ энийг нөгөө инфляцтай нь одоо нэрс бодит дотоодын нэгтгэн шиг ч юм уу эсвэл доллараар бодоод үзэхээр 20% нь л өссөн байдаг. Үйл хөдлөлийн үн бодитоор. За тэнгүүт миний хэлэх гээд байгаа санаа нь үйл хөдлөх хөрөнгийн зах зээл ингээд шинэ орон сууц нь илүү үнэтэй орон сууцнууд нийлүүлэгдээд байгаа болохоос биш яг бодит байдал дээр бүх үйл хөдлөх хөрөнгийн үн саяны ковидын галзуурлаас бусад бүх тохиолдолд байгаагүй. Мэдээж 20% нь өссөн тэр нь болохоор үнэхээр өрсөлдөх чадвартай давтагдчихгүй төслүүд байгаа. За хүн болгон мэднэ River Garden. Эсвэл 220k ч юм уу те. Иймэрхүү iconic төслүүдийн хувьд эрэлт нь үүссэн байдаг. Хизээч хүний эрэлт одоо нэг жишээлбэл River Garden-д байр гарвал одоо очрлцсон байдаг. Тим үе байла. Одоо бол арай бас давмгай байдал нь одоо буурж ин гэх юм уу. Тим төслүүдийг бий болгож, тим төслүүдэд хөрөнгө оруулалт хийх юм бол одоо зөв гэж хэлэх юм уу? Урт хугацаанд өгөөжөө бол алдахгүй. Өрсөлдөх чадвартай. Өнөөдөр ба ирээдүйд өрсөлдөх чадвартай. Дараагийн асуулт нь болохоор одоо яг та хэлж байна. Үнэхээр ирээдүйд дахин давтагдчихгүй концепттой ч гэдэг юм уу, байршилт гэдэг юм уу, тэр үзүр үйлчлэгээ нойрхон, хүүхдүүдийн сургууль нойрхон гэл ингээл маш олон хүчин зүйлүүд хамаарах байх л та. Тэгэхээр энэ дээр нэг ийм асуулт байгаа гэдэг. Би одоо нөгөө том төслүүд хэрэгжүүлж байгаа төслийн захирлууд барилгын төслийн захирлуудтай уулзаад үзэхээр зарим нь бол ингэж хэлж байна. За, тансаг зэрэглэлийн орон сууцыг бол нэг 70-аас 90 хүний тий орон сууцыг бол бариад зарахад бол талах шиг зарагдаад байна. Эсвэргээрээ одоо жишээ нь тансаг зэрэглэлийн гэхээсээ илүү одоо дөнгөж хамгийн анхны байраа авж байгаа иргэдэд юм уу, залуучуудад юм уу зориулаад метр квадрат нь харьцангуй жижиг гэн ч юм уу те. За хотын захын байршилт ч гэдэг юм уу байр 300-аас нэг 400 хүнтэй хотхон ч юм уу борлуулах гэхээр маш удаан борлуулалт нь явж байна. Тэгэхээр зах зээл дээр яалтчгүй бид нэг нэг тансаг зэрэглэлийн орон сууц гэдэг чинь бараг л 1-1.5 тэрбум ил байр ирж байгаа шүү дээ. Тэгснэ тэр нь зарагдаад байна гэдэг ярьдаг. Та өөр 13 жил үйл хөдлөлийн салбарт ажилласан. Энэ өөрөө хэр бодит үнэн бэ? Тэгэхээр Монголд үнэхээр мөнгөтэй хүмүүс нь одоо маш их цөөхөн хүн маш их хэмжээний мөнгөтэй байгаад байна гэсэн утгаар бас ойлгож болохоор болчиход байна. Эсвэргээрээ маш олон хүмүүсийн хувьд байр аавна гэдэг бол одоо мөрөөдөл болчлоо шүү дээ. Харьцангуй бар өндөр үнэтэй 30% баг яаж бүрдүүлэх үү гэдэг нь асуултын тэмдэг болцсон. Энэ дээр хэр үнэн бэ? Таны одоо салбарын хүнээс нь сонсъё гэвэл. За яг уу тэр
Одоо таны уулзсан хүн бол мундаг л төслийн хүн байсан байх гэж би бодож байна. Ер нь болол нөгөө зах зээл дээр болж байгаа үйл хөдлөлийг том зургаар нь ингээд борлуулалт зуртай ч юм уу аль нэг төслийн захирал ч юм уу өөрийнхөө болон за хэрвээ зүгээр одоо Remax-д ажилладаг хүн байлаа гэвэл листингүүдийнхээ хүрээгээр л харна. Тэгэнгүүт яг би датан дээр суурилж ярих гээд байна л да. За жишээлбэл би за хамгийн тод санаж байгаа үеэ л ярьчээ. Одоо 2021-22 оны үед гэх юм уу. За Монгол улсад жилд нэг 24 мянган орон сууц зарагдчихжээ. Ингээд жил бүр. Тэрний тал нь шинэ орон сууц, тал нь хуучин орон сууц. За тэгээд ингээд 24 мянгаараа бодохоор 70% нь стандарт орон сууц зарагддаг. 20 за 70-аас ч их хувь нь. Ер нь миний хэлэх гээд байгаа санаа нь 2-3% нь тансаг зэрэглийн зах зээл байсан. Тэгээд нэг удаа бас тооцоол хийгээд үзэхэд жилд 200 орон сууц зарагддаг зах зээл байсан. Энэ лагшри зах зээл өөрөө. Зарим төслүүд 8 жил зарагдсан 88 айлын орон сууц ирнэ. Ерөнхийдөө тансаг төслүүдийн борлуулалт тийм амар сайн бол байгаагүй. Ер нь альч цаг үедээ. Дундаж төсөл, тансаг төсөл хоёрын чинь гол бас нэг төсөл байгаа. Тэр бол нөгөө хамгийн одоо амттай сегмент байдаг. Одоо манай хурд группийн яг тоглодог сегмент чинэлэг дундаж давхраг гэдэг. Тэнд бол барилгын бизнесийг хийвэл илүү өндөр өгөөжтэй худалдаа авахч нь олон ядаж 2000 хүн байж байдаг. Одоо 200-ийн өдөөс 2000 хүн байж байдаг. Бас голд шилэх нь бага. Хэтэрхий баяууны хэрэгцээг одоо хангана гэдэг айгүй хэцүү. Бараг хар шавартаа нөхцөн амар байдаг ер нь. Тэгэхээр дүгнүүл эсэргээрэл гэж би бодож байна. Ер нь тансаг зах зээлд орох гэж байгаа бол маш хэцүү. Зүгээр нэг юм бол байгаа. Хямардаг эдийн засгийн мөчлөгийг дагаж хямардаг хоёр сегмент нь тансаг болон дундаж давхраг нь байдаг. Чинэлэг дундаж давхраг ер нь хямардаггүй. Эдийн засгийн цикл харгалзахгүйгээр бид нар янз бүрийн юм боллоо гэхэд худалдаа авахч мяарад унцж болохгүй. Тэнгүүд хамгийн одоо амттай сегмент нь чинэлэг дундаж давхраг байдаг. Тансаг зах зээл бол бизнесмен хүмүүс байгаа тий. Тэгэхээр нөгөө том зээлүүд, том бизнесүүд нь хямралд орно. Тансаг хэрэглээгээ хойшлуулна. Нөгөө талдаа дундаж давхраг бол угаасаа л нөгөө Монгол банк зохицуулаа ичдэг штэ. Ер нь тэгээд орон сууцны зах зээлийг одоо бас гол хөдөлгөж байгаа зүйл бол зээлийн бодлого байгаа. Монгол банкны ипотек болон арилжааны банкын өөрийн их усрын зээлүүд. Одоо нэгэн туйлаа нөгөө тансаг зэрэглэлийн орон сууцыг ярьсан юм чинь та хэлж штэ. Чинэлэг дундаж давхраг тэгэхээр одоо байр авах гэж байгаа 2026-нд байр авах гэж байгаа чинэлэг дундаж давхаргын илүү сонирхож байгаа байршил гэдэг юм уу ирээдүйд тэр хүмүүсийн сонирхох зах зээлд байр авах юм бол хэрвээ ямар муугар бодлоо гэхэд хямрал бодлоо гэхэд үнцийг алдахгүйгээр бол байж их юм байна гэж ойлгож байна. Яг. Окей. Нөгөө талдаа нийлүүлэлтээ бас бодох хэрэгтэй. Одоо зарагдаагүй байгаа 30-40 мянган айлын орон сууц байгаа штэ. Зах зээл дээр үү? Тий, нийлүүл. Улаанбаатар хотод. Тий, байгаа. Тэгэнгүүт нөгөө талдаа миний дөрөвний ярьсан доо өссөн ч байж болно, буурсан ч байж болно. Хэдхэн жилийн өмнө л дөө нэг 24-5 мянга. Тэгтэл одоо дахиад жил болгон нийлүүлэлт яваад байгаа. Тэгэхээр энэ гэп чи ингээд улам холдоод байгаа үед нийлүүлэлт ихтэй байршилд эсвэл бол одоо яг ингээд орлого бүтээгдэхүүн ихтэй сонголт үнэн өсдөггүй. Энэ дээр хоёр зүйл байгаа. Нэгдүгээрт яг хажуудлын чин байрны нөхөр мөнгө хэрэг гараад үнэ хямдруулаад хямдхан өгчдөг. Энээс л одоо байрны одоо тухайн яг төслийн үн чинь ингээд 90%-ээр шилтгаалаад одоо нэг яг уу математик загварчлаар л гаргаж байгаа юм л да. Орон сууцны төслийн үнэнд нөлөөлөх хүчин зүйлийг одоо hedonic regress-ийн аргачлалаар гаргаад ингээд үзэхэд яг тухайн байршилдах өрсөлдөгч төслүүдийн үнэ 90% нөлөөлж байгаа. Тэрнээс одоо өөр юу ч. Тэгэхээр хэлэх гээд байгаа санаа нь одоо яармагт байр авбал яармагт байр зарж байгаа хэдэн хүн байгаа билээ гэдгээ бодох хэрэгтэй. Нөгөө талдаа тэр яармгийн олон байрууд чинь баахан бартераар зарцсан байгаа шүү дээ. Бартер гэдэг бол зах зээл дээр бас нэг хөөс үүсгээд байдаг зүйл واخхой. Өртгийг ч өсгөөд байдаг, нөгөө талдаа худалдаа авалтыг ч өсгөөд байдаг. Тэгээ бодит байдал дээр 5 саяар авцсан байраа 4 сая 200 бартерын зараад цалингаа тавьчихдаг.
нөгөө ашигын хэсэг нь илүү бартер байдаг. Тэнгүүд ингээ ханшина. Унгаад өгдөггүй. Тий. Тэгэхээр одоо нийлүүлэлт багтаа гэх юм уу? Одоо эрэлтэн нийлүүлэлтээсээ давсан байршилт төсөл авал илүү зүгээр. Орлуулах боломжгүй байрлал гэдэг айгүй гоё үг байна. Таны яг над томьёолч юун дээр батлагдаад байгаа вэ гэхээр одоо яг тэр Хүннүү 2222 гэрлүүг Вега гэдэг тэр хавийн байршилд байгаа байрнууд яг ингээд таны хэлж байгаа шиг бие дагаад өссөн метр квадратын үнэ хоорондоо яг ижил төвшөнд байгаа байхгүй. 7 саяас эхлээд 6.5 саяас эхлээд 11 сая хүртэл те. Тэгэхээр яалч над томьёолч тэнд бол батлагдаад байна л та. Тий. Гэхдээ яг уу би нэг амар энгийн юмыг нэг сүртэй нэг юм математик гэж яриад байж болно л доо. Тэгтээ нөгөө хүн чи эргэлзэн штэ. Ер нь байрны үн яг юунаас болоод байгаа юм бэ те? Орцныхоо тооноос юм уу, зогсоолын тооноос юм уу, эсвэл гадна басааднаас юм уу? Амар болон ингээл хөвсгчдэг шалгаал үзэл. Одоо надад нэг 300 400 дата байхад тэрэн дээр ингээл зөндөөл тестүүд хийгээл явхад зүгээр л яг л хажуутлын байрных нь яг адилхан байрны үн л чухал багт. Тэрнээсээ үнэтэй зарчдаггүй. Гэхдээ үнц нь бүтээгчд гэж бас байгаа. Хөндлөн одоо тий хажуудлын байр 6 ахс гэж байгаа хамаагүй. Манайх 8 сая 700. Тэгээ над байраа авал ахгүй дөө. Өрөө л мэд. Тим ингээ баавартаа төсөл хэрэгжүүлэгчд бол байгаа. Тий. Нэг нь Ярмгийг ярьсан юм чи одоо байршлыг яриа те. Одоо эх 5 жилд хамгийн өндөр өсөн нэмэгдэх хамгийн сайн байршил таны одоогийн байгаа судалгаанууд дээр үндэслээ та өөрөө за би бол нэг тэрэл гэж таамаглаж гин гэвэл та аль байршлыг хэлэх вэ? За би бол ингэж хэлнэ. За жоохон нуршаад нэг юм суурьас нь ярьчихо. Би сайн байршил гэдэг дээр эсвэл нэг юм зэрэглэл нэмэх 3А би энэ яг 90 дургу. Угаасаа стандарт байхгүй. Монголд олон улстай бол байгаа. Тэнгүүт энийг хин зэрэглэгээд байгаа, хин 3А бүс гээд байгаа тий. Одоо чулуу овоог хотын А зэрэглэл гэж ярих нэг байхад ихтлгүүрийг Б бүс гэж ярих ч хүн байгаа. Тэгэхээр энэ дээр нөгөө бүсчлэл дээр бол би ингээд хүмүүс бас ингээд нэг А, Б, бүс, мүс гэдэг ойлголт гэхээсээ илүүтэй бүх байршлыг би сайн байршил гэж нэрлэнэ. Бүх байршил сайн байршил. Орон сууцны зах зээл дээр бол энэ арай бага. Худалдаа үйлчилгээний зах зээл дээр бол бүх байршил сайн. Гэрийн ойр байршлыг сайн байршил гэж байгаа байхгүй бүр. Манай гэрийн хажууд байгаа худалдааны төв миний хувьд хамгийн сайн байршилтай худалдааны төв. За ингээд ярьсных орон сууцны зах зээл дээр бол ингээд одоо зөндөө олон байршлууд байхад төрүүлээд өссөн өсөлтөө одоо хандсан сайн байршлууд одоо үнцэнтэй байршлууд байгаа. Тэрний араас тренд болж байгаа хоёр дахь сайн байршлыг сонгох нь зөв гэж бодож байна би. Яагаад тэгэхээр Улаанбаатар хот одоо ингээд утаанда бол дасчлаа. Үннээ л хэлье. Одоо ингээд нөгөө утаанда бол дасчлаа. Буурхан буурж байна. Төгжрөл бол аюу хэцүү болчлоо. Тэгэхээр нөгөө хүний хувь цаг хугацаа үнэтэй болоод ирэхээр нөгөө утаанаасаа гараад явцсан одоо ууланд амьдардаг хүмүүс буцаагаад хотын төв рүүгээ ирж байна. Хотын төв рүүгээ ирэх гэхээр Шангрила орчим, нөгөө даунтаун орчим бол одоо өнөөдөр жирийн хүн ягаад ч авч дийлэхгүй болтлоо өссөн. Хуучин бол 120 мянга одоо 220 мянга цангатын байрууд гайгүй байсан байхгүй юу. Тэгэд нөгөө өсцөө одоо хаашаа өсч чинь тэгэхээр хотын 2 дахь тэлэлт рүүгээ хоошоогоо тэлээд байгаа хот. Тэгэхээр би бол одоо залуучуудыг аль болох боломж байгаа бол хотын төв зэгээсээ нэг бити хол яваа гэж байгаа. Тэгэх юм бол ядчил үнцний алдахгүй. Тэгэхээр баруун тишгээ одоо 25 дугаар эмийн сан төмөр зам хүртэл зүүн тишгээ 13 хүртэл урагшаага 120 мянгад хоошоогоо 32-ын тойрог хүртэл ч юм уу энэ дотор л одоо үл хөдлөх авбал илүү зүгээр. Тэгэж. Энэ чинь тэгээд би ч нэг зохиогоод байгаа юм биш шүү дээ. Одоо Хонконг ч юм үл хөдлөх нь бүр сонгодог утгаараа дил бөгчсөн газар бүр байрны хоёр тал нь хоёр өөр үнэтэй байгаа байхгүй даблцсан үнэтэй. Төв удам руу арсан нэг үнэтэй. Тэгэхээр нөгөө Хонконгт хотын төвийн байр нь хотын захын байраа 3 4 нугалцсан. Ер нь. Тэгэхээр одоо Хонконг ч ямар ч төгжрэлгүй метроны шугам нь хөгжсөн тий яг хөө пигэлдээ
Тэгэхээр хэлэх гээд байгаа санаа нь хотын төвийн байршил улмал үнэтэй болоод илүү л хурдаар өсөд байна л гэсэн үг. Одоо тэр Баянзүрхийн цэцэрлэг түрээлний хойтлын Баянзүрхийн 26 дугаар хороо тэр хавийн байр чинь одоо энэ газаргүй болчлаа шүү дээ. Тэгээд одоо гэрлүүгийн тэр хаан уулын март орчин бас газаргүй болчлоо гэж хараад байгаа. Тэгэхээр таны хэлж байгаа шиг энэ өөрөө ингээ газаргүй болж байна гэдэг чинь хамгийн их эрэлттэй тренд нь бол за нэгдүгээр тэр юм байна гэдээ хоёлаа зүгээр тооцоолчих. Тэгэх юм бол тэрлүүгээ зүтгээд амар үнэтэй 7 сая 8 сая метр квадратын байр авахаасаа илүү уралдаж авахаасаа илүү дараагийн чиг хандлага тэнд газар байхгүй юм чи угаасаа байр баригдахгүй гэхээр тэнд ингээд эргэлт байхгүй болчихж гин гэсэн үг шүү дээ. Хуучин байр авсан хүн л дараагийн хүндээ зарахгүй болов шинэ байр гарахгүй болтно гэсэн. Тэнгүүд дараагийн зах зээл хамгийн дараагийн тренд болох тэр газар руу тэр байшил руу явна. Тэрийг зүгээр олж илрүүлээд тийшээгээ байр авах нь илүү дээрлэх гэсэн санаа шүү дээ. Тий. Тэр нь бол та болохоор яг хотын төв дотроо ялангуяа талбайгаас хойш бол одоо сүүлийн үед талбайгаас хойш байр дахин төлөвлөлтийн байрууд гээ бас нэлээд сүүлийн үеийн бас шинэлэг хотгонууд нэлээд гарч эхэлж байгаа шүү гэж тэ. Өнөөдөр нэг сонирхолтой юм болсон яг бодиттой. Манай салбарын захирал залуу байр авах гэж байгаа. 2 дахь байр авах гэж байгаа байхгүй. Тэгээ би хаана авах вэ? Хаана сайн байршлаа гэсэн. Тэгэхээр яг үндэ би бас хэлж мэдэхгүй байгаа байхгүй. Тэгээд би өөрөөс нь зөрүүлээд асуулт асууж байгаа. Чи юу хүсэж байгаа? Чи цаг хугацаа хүсэж байгаа мó? Цэвэр агаар хүсэж байгаа мó? Сайн сургууль хүсэж байгаа мó? Альсгүй бол одоо тий яг юу хүсэж байгаагаа эхлээд тодорхойлцгоо. Тэгээд чиний хувьд сайн байршил нь яг юу юм? Чи бүгдийг худалдаж авч чадахгүй. Цэвэр агаар хотын төвөөр нэг төр байхгүй. Цэвэр агаар амар том гоё одоо цэцэрлэг төрөлнтэй гаднаа юм ногоон байгууламжтай төлөвлөлт хотын төвд байхгүй. Эсвэргээрээ яармаг зайсангийн гой хотгонууд чиний цагийг өдөр болгон цаг 30 минутаар хороон тий. Тэгэхээр яг юу хүсэж байгаагаа эхлээд тодорхойлцгоо гэсэн. Тэгэхээр нөгөө нэг түрүүний яриараа бол дахин орчлоо шүү дээ тий. Гэхдээ яг нөгөө хязгааргүй бөөрөн хийлүүдэж бас болохгүй. Мэдээж эрг сайн байршлыг мөнгөөр ус хэмжиж болно. Үнээр тухайн байршлын үнээр нь ирэмблээ тий. Тэгхийн бол яг би зүгээр сайн байршил гэхээсээ илүү үнэтэй байршлууд гэж бол одоо шууд л цээж ирэлт чадна л да. Нэгдүгээр Шангрила даунтаун орчин байна. Тэнд ер нь юу ч байсан 20 сая төгсөж байна. Ер нь юу ч байсан. Метр квадрат. Тий. Хоёр дахь юм бол саяны цэцэрлэг түрээлэн орчин. Цэцэрлэг түрээлэнгийн давуу тал нь гэвэл маш гоё вивтэй. Дээрэс нь нөгөө байршлын нэр хүнд байгаа тань. Тэнд амьдрал өөрийгөө илэрхийлж байна. Гурав дахь юм бол тэрийгээ дагаад маш сайн төслүүд одоо том одоо брэнд төслүүд тийш явж байна. За гурав дахь сайн байршил гэвэл 120 мянгад орчим байна. Тэнд бас одоо 120 мянгад хөгжих нь ер нь тодорхой байсан л да. Яагаад би тэгж хэлж ийн гэхээр хотын 2 төвийг холбосон байршлуудын үн өсдөг юм байна. Тэгэхээр нөгөө ярианаас яриа гэдэг шиг судалгаа өөр газруудад ямар зүйл болж исэн одоо Монголын хоцрогдож байгааг давуу тал нь өөр газрын нөгөө нэг янз бүрийн босон түүхийг бенчмарк хийгээд одоогийн зах зээлд юу болох вэ гэдгийг айл болох урьдчилж таамаглаад. За 120 мянгатын араас 220 мянгат одоо тий нэгдүгээр сургууль орчмын байршил үнэтэй байна. Араас нь баг тойр орчим одоо яг хөгжиж эхэлж байна. Одоо Мойсын 4-5 дугаар байр тэр явц. Байршил дээр одоо Яарамгийн төсөлчл баг ковидын өмнө л хамгийн халуун байлаа шүү дээ. Хүн болгон л за хот чи ер нь дэд төвөн тэр Яарамг руу явах юм байна гээл тийшээ чинь бүх төслүүд яваал хүн болгон за энд л байр авчих юм бол ирээдүйдээ ус нэмэгдэх үнцэн өөх юм байна. Бүх үйлчлэгээ нь л баг тийш очих юм байна гэсэн чи өнөөдөр эсэргээрээ тэнд байр авсан хүмүүс бол өглөөдөө 6 гэж босоод хотын төв рүү орох шаардлага үүсэж байна. Өдөр 3:30 гэтэл хотоос ажилласаа гарахгүй бол төгжрэлд 3-4 цагийг өнгөрүүлдэг бодит зовлонтой нүрт болж ах шиг байна. Тэгэхээр хүмүүсийн байршил дээр байршлаа сонгоход яг Яарамг шиг алдаа гарч магадгүй шүү дээ. Бид нар өнөөдрийн бодит датан дээр үндэслэл үгэн сонгож байгаа юм шиг. Тухайн үед бол Яарамгийг хүн болгон сайн гэсэн. Мэргэжилтнүүд нь хүртэл борлуулагч нар нь хүртэл за энэ өстэй гоё байршил та байр авал гэжсэн ч одоо 4 жилийн дараа тэр хүмүүс ярьжсэн зүйл үүсгэж эхэлж байна л та. Тэгэхээр байршил сонгох дээр илүү өөр таны саяны хэлсэн зүйлүүдээс өөр дурддагдаагүй хүмүүсийн төдийлөн анзаараад байдаггүй өөр нэмэлтээр анхаарах хэрэгтэй зүйлүүд юу байна? Хүмүүс юун дээр сэтгэл хөдлөлөөр сонголт хийгээд алдаа гаргаад байна. За эхлээд нэг мартаагүй дээр нэг сонирхолтой түүх ярьчаа. За нэг ам захтнаад болтгоо. Хот Яарамг руу нээж ирж хахад би Яарамгаас хот руу явчихсан. Ирнэ.
Тэр чи одоо хэдэн онд юм? 2021 онд Яармаг одоо ингээд дуусах юм байна гэд Яармгийн байраа зараад хүүхдийн зууд байр авсан л та. Яармгийн байрны маань үн 20 өссөн болов сайн мэдэхгүй байна. Хүүхдийн зуугийн байр бол 150 өссөн. 21 онд тийм шийдвэр гаргасан. Тий, одоо. Та тэрийг яаж мэдэрсэн? 21 онд ч хүн болгол Яармаг руу үзсэн шүү дээ. Тий нөө тэгээд эксперт гэж танилцуулаад байсан. Тэгэхээр чин одоо нэг харж ийн л гэсэн үг л дээ. Тий. Гэтэ хүнд бол яг хувийн амьдралд нь зөвлөх дургу би шууд нэг хүний амьдралыг тийм эксперт юм чи зөвлөн шүү дээ. Тэнд аав энд аав гэж эхлээд чи өөрөөсөө асууд яг чи юу хүсэж байгаа. Тэгэхээр саяны асуултанд дахиад хариулмаар байна. Одоо хүн амьдралдаа 3 удаа байр авдаг. Эхнийх нь олцсныг авдаг. Хоёр дахьын жоохон дажгүй болж байгаад гоё байр авдаг. Гурав дахьын мөрөөдлийнхөө байр авдаг. Ер нь ингээд амьдралдаа 3 удаа шийдвэр гаргахдаа хамгийн багтаа 30 байр үзчиж шийдвэр гаргадаг. Тэнгүүт заавал нөгөө анхны байраа ингээд олцсныг гэсэн шиг тэгээд дахиад ингээл үнэн ч өсөхгүй зархад амар хэцүү те за гэж хадгалал зарт эргэлтэнд ч оруулж болдоггүй хөрөнгө болгож жохоор одоо хэлэх гээд байгаа санаа нь аль болох л эргэлттэй байж болохоор төсөл нь те бүр нэг модноос гараад арчигдчихааргүй хин ч авахааргүй болцохооргүй тийм байрнуудаас анханасаа авчвал уг нь зүгээр л те залуу хүмүүс бол үйл хөдлөлийн салбарт хөрөнгө оруулаад бас өгөөж хурж байгаа хүмүүс нэлээдгүй байгаад байгаа. Одоо би яг хөрөнгийн өгөөж талаас танаас бас хэдэн зүйл асууя гэж бодож байна. За хүмүүсийн нийтлэг хөрөнгө оруулдаг өөрийнхөө мөнгөө өсгдөг нэг 4 бүтээгдэхүүн байгаад байна. Хувьцаа, бонд, хадгаламж. За тэг үйл хөдлөх хөрөнгө гэдэг. Тэгээ одоо энэ дөрвийг та зүгээр Монголын зах зээл дээр яг бодит өнөөгийн зах зээл дээр ирэмблээд хамгийн өндөр өгөөжтэй нэг үл та алийг нэрлэх үү? Шалтгаан нь яагаад? Өнгөрсөн 10 жилд бол үл хөдлөх байлаа. Бүр тасархаа илүү байлаа. Би яг саяхан л манайх нэг төсөл хэрэгжүүлж байгаа. Тэрнтэй холбоотой судалгааны материалуудтай танилцаад бас судалгаараа нэлээд орсон. За тэгээд бид хэд нэг сонирхолтой оцгоор Бат гэдэг хүн 2016 онд 400 сая төгрөгтэй байжгаад саяны 9 сагс руу хийлээ гэж үзье л да. Мөнгө нь яаж өссөн бэ гэдэг тооцоол хийж үзье. Тэгвэл бид нар өнөөдөр инфляцийн одоо өндөр инфляцтай оронд байгаа учраас доллараар хийгээд үзвэл юу гарах вэ гэд сонирхолтой байдлаар үзье. Тэгсэн чинь хадгаламжинд яг би долларын ханшуулан хадгаламжийн хүүг аль болох тухайн жилийнхээ медиан ханшаар нь бодоод өгөөжийг нь ч тэгж бодоод явсан. Тэгсэн чинь миний санахын хадгаламж жилд 2% өссөн байна. Хүний хөрөнгө. Ердөө хадгалсан байгаа зү. Яг л нэрэндээ тохирсон. Компани бондод хийсэн хүмүүс жилд 7% өсөлт хийсэн байна. За яг инфляцсандаа идэгдээд тэгээд юу араас нь топ 20 индекс. За би одоо аль хувьцааг нь ямар Warren Buffett биш те. Тэгээд одоо тэрийг авсан бол энийг авсан бол гэхээс илүү зүгээр л топ 20 индекст хийсэн бол тухайн ханшны яаснаар нь л кейс авсан. Тэгэхэд за одоо тоогоо бас сайн санаж ирдэггүй. Миний санахын 2-т нь байсан тэр топ 20 индекс нэгт нь байгаа үйл хөдлөхөөс 3.5 дахин бага өссөн байна. Тэгэхээр би одоо үйл хөдлөлийг магтаад байгаа юм биш. Түүх өөрөө үннийг л хэлж байна. Монголд үйл хөдлөх хамгийн сонгодог хөрөнгө оруулалт байна. Дээрээс нь хамгийн өндөр өгөөжийг үйл хөдлөх хөрөнгөд хийсэн хүмүүс олж чадчихээн. Энэ нь үнэн байгаа учраас одоо би эргэлзэх зүйлгүй үйл хөдлөх хөрөнгө л гэж хэлнэ. Гэхдээ үйл хөдлөх хөрөнгө рүү одоо нүдэн айна сохроорч авсан өснө гэсэн үг бол биш гэдгийг та бас энэ асуултын өмнөх яриануудад хэлчих шиг боллоо. Хамгийн гол нь судалгаа шинжилгээтэй мэрэгсэн байгууллагын тоотой танилцуулж байгаа тийм төслүүд рүү өөр төслөөр орлуулах тэр онцлог шинжийг агуулаагүй тийм бүтээгдэхүүн лөө та оруулчих юм бол таны хөрөнгө чинь яг таны хэлж байгаа шиг хувьцаа бонд хадгаламжаас хэд дахин илүү 3.5 дахин илүү өгөөж хүртнэ л гэсэн санаа шүү дээ тий. Тэгэхгүй бол одоо хүмүүс маань бас сонсчод за ер нь үйл хөдлөх хөрөнгө л аваачаа хийчихийгээд энэ тэнд аваачаад нөгөө одоо та мэдчихэж байгаа шүү дээ зарим байрууд ашиглалтанд ордгоо хүний мөнгийг аваа гацаачдаг. Тэгээ заримд нь улсын байгууллагын нөлөөч орж ах шиг байна. За энэ эрхийн цуцал
зөвшөөрлийн цуцал, газрын зөвшөөрлгүй байна. Өөр зориултаар барина гэж одоо зөвшөөрөл авчаад орон сууц очиж тэгээд тэгэл тэнд чинь 500 600 айлын урчлагаа өгсөн хүмүүсийн мөнгө гацж байгаа тохиолдлууд байгаа даа шүү дээ. Ийм одоо хүндхэн жишээнүүд бас байгаад байгаа учраас бас анхааруулж өөр таны зүгээс хэлэх зүйлүүд байна уу одоо сонголт хийж байгаа хүмүүст. За үлээлэх рүү би мөнгө ичиг гэсэн одоо хүмүүс байж болно шүү дээ подкастыг сонсчод. Тэгвэл хэн дээр очих хэвтэй. За би эхлээд нөгөө ярианы орчлоос нь эхлээд бас хариулаа авчээ. Ер нь алтан үе бол Месси үл хөдлөхийн хийсэн болгоно өсдөг. Ер нь нөгөө угаасаа л хөндлөн өссөн үе бол байгаа. Гэхдээ ер нь үл хөдлөх бодитоор бол нэг тэр миний яриад байгаа нэг хямрлаас бусдаар болвол гэхдээ тэр хямрлаа агуулсан ч гэсэн 10 жилдээ хоцсон шүү дээ тэр хүн. Ингээл өсчихэд ер нь бол ашигтай байсан. Энэ үл хөдлөх болгон ашигтай байдаг нь сүүлийн жилүүдэд л хэцүү болчиход байгаа. Нийлүүлэлт нь даваад ихснээр хүн болгон нөгөө барилга бариад маш их нийлүүлэлт явснаас одоо барилгын 3 дугаар үе гэх юм уу. Тэгэхээр барилгын компаниуд нь өөрсдөө нэг юм өрсөлдөөнд амьд үлдэх өрсөлдөөнд ороод эхэллээ л дээ. Тэгэхээр тэр утгаараа нөгөө нэг төслөө хүмүүс харж нөгөө талдаа төсөл хөгжүүлэгчд маань амар мэрэгжлийн ажиллах шаардлагатай болоод ирж байна. Өрсөлдөх чадвартай төсөл хөгжүүлэхгүй бол хуучных шиг одоо мэдрэмжээр альсгүй бол аль нэг улсад үдсэн гой төслөө энэ манад ажиллана гэж бодоод шууд одоо хийдэг үе өнгөрчөөд. Тэгэх юм бол яг уу нөгөө аз эз мэдрэмж тэр хүний хэр туршлагатай шийдэх ч гэсэн хамгийн төгс бүтээл болж чадахгүй л гэсэн үг. Хөрөнгө оруулалт ч гэсэн яг л тийм. Үл хөдлөх рүү хийчлээ гэхэд зарим нь муусан, зарим нь сайн өснө. Та хэр төгс өсөлтийг хүсэж чинь төдий чинээлэн одоо тим хэмжээний судалгаа шинжилгээ одоо концепцэн сайн өрсөлдөх чадвартай одоо тиймэрхүү төсөл хөрөнгө оруулалт хийх нь зүг болов гэж бодож байна. Өндөр өсмөр өөл илүү сайн төсөл хөрөнгө оруулъя. Яг ер нь үл хөдлөх нэх буруудаад ах юм байхгүй. Хоёр дахь юм бол одоо энэ барилгын чинь нэг гол эрсдэл нь төр одоо төрийн бодлогууд гэж хэлье. Би бас ямар ч хүнийг бол буруутгах боломжгүй. Монгол улсад болохгүй гэсэн 20 журам байдیں۔ Тэгвэл тэр 20 журамныхын цаанд бас 10 гаргалгаа байгаа. Бодлого нь айгүй төвхтэй. Маш олон ингээд яам нь байж гин, хот байгуулалт нь байж гин, барилгын хөгжлийн төв нь байж гин, техникийн нөхцлүүдээ ингээд эндээс авна. Ер нь нэг 20-30 зөвшөөрлийн араас одоо авдаг. Тэгээд саяхан хотын дарга бас энэ байдлыг зэгцэлмээр байна гэсэн ярианууд хийж илээ. Би бол дэмжиж байгаа. Угаасаа одоо нэг нь барилга бариа гэж зөвшөөрөл өгсөн байхад нөгөөх нь дулааны нөхгүй гэхээр ч айгүй хэцүү. Тэгээд барилгын тухай хууль дээр барилгалах зөвшөөрөл дулааны техникийн нөхцлөө батлуулсан байх хэрэгтэй. Тэгэхээр яг хин шийдвэр гаргадаг юм бэ? Ингээ 30 дамжлагыг дамжаад байгаа учраас нэг талдаа нөгөө талдаа одоо бизнес эрхлэгчтэй өмөөрөхөд бид нар нөгөө хитрхи хон шиг хэцүү ингээд сошиал одоо яг үнийг хэлэхэд зүйтэй шаардлагаасаа илүүтэй шантаж маягийн эсвэл ямар нэгэн байдлаар зүгээр л нэг юм Улаанбаатар хот бетонын ширэнг боллоо гэдэг одоо нэг хэсэг ингээд нэг юм зүгээр л нэг тэмцэгснэр байдэн шүү дээ. Би тэднийг бол нөгөө зөв шаардлагын зөв л гэж бодно, буруу шаардлагын буруу л гэж бодно. Яг үнийг хэлэхэд нөгөө нэг бидэрт энэ салбарыг таг хаачаагүй бизнес их болцоонд байсаар л байна. Газрын олгожл байна. Зөвшөөрөл нь өгөгдчихл байна. Тим нөхцөл бид нар хууль дүрм зөрчөөгүй бол яагаад дахиад барилга барьж болохгүй нэ? Энд чинь хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа явуулж байгаа. Ямар нэгэн байдлаар хууль зөрчөөгүй байхад гэж бодоод байгаа байхгүй. Тэгэхээр юугээд хэлэх гээд байна гэхээр биднээс шалтгааллахгүй, төсөл хэрэгжүүлэгчдээс шалтгааллахгүй маш олон ингээд нэг эрсдэлт хүчин зүйл байдаг. Тэгэхээр барилгыг худалдаж авах гэж байгаа бол эдгээр олон эрсдлийг нь сайн шалгах хэрэгтэй. Одоо зөвшөөрлийн гаралтай. Эсвэл бол одоо янз бүрийн ингээд шүүхийн маргаан, янз бүрийн юмнууд байна уу? Энийг нь харж агаад бас одоо худалдаа авалт хийх нь зүг болов уу? Байрны захиалагтай холбоотой маш их заллингууд бас гардаг болсон шүү дээ. Сүүлийн үед. Тэгэхээр эний чинь уг нь бол худалдаа авагч мэддэг бол давхар бүртгэл гэдэг зүйл бий болцсон. Нэг байрыг 2 хүнд зарахч болохоо болцсон.
Тэгээ барилга эхлэх зөвшөөрөл нь одоо гараагүй бол одоо гараад тэр барилгаа бүртгүүлээд урьдчилан байдлаар энэ одоо хаяг авсан байгаа шүү дээ. Энэ хаягтай байрны тэдэн тоот нь энэ хүний шүү гэдгийг бүртгэжгээр нөгөөдгийг чинь дахин зарах боломжгүй болчихж байгаа. За миний хувьд бол тэгээд яг хуу иймэрхүү эрсдлүүдийг харах нь зөв болов уу гэж бодож байна. Гэтэ яг хуу энд зөрүүлсэн гой гаргалгаанууд уг нь бол би гаргаад бас зах зээл дээр хийгээл явж байгаа. Ер нь яг төсөл хэрэгжүүлэгч талаасаа худалдаа авагчийнхаа нөгөө эрсдлийг хамгаалах. Тааруу төсөл хэрэгжүүлэгч хүн гэдэг чинь яг одоо энэ зах зээл дээр амьд үлдэхийн тулд барилгын компаниуд энэ төслийг хэрэгжүүлж байгаа хүмүүс илүү өөрсдийнхөө онцлогийг гаргасан илүү өөрөөсөө мэрэгсэн төвшөнд байх хэрэгтэй гэж яриан донд хэлж байна. Та тэгвэл энэ зах зээл дээр амьд үлдэхийн тулд өөрийн одоо 10 гаруй жил ажилласан туршлагаасаа яг өөрийн бүтээгдэхүүнүүдэд ямар онцлогийг шингээж тэр ноу хаваа суулцаж ямар төслүүд дээр зах зээл дээр байхгүй цоо шинийн мийг сэдэхгүй бол явахаа болчлоо гэдээ өөрөө тэгж шít. Та тэрийг яг хийж чадж байна уу? За ер нь яг бусад том үлгэр жишээ компаниудынхаа бүх хийдэг зүйлийг хийхийг хичээж байна. Тэгээ яг зүгээр өөртөө дүгнэлт өгөөд нэг харьцангуй давуу тал, миний харьцангуй давуу тал гэдэг шиг яг давуу тал гэх юм бол би илүү судалгаа, шинжилгээ юм болов уу гэж бодож байна. Төслийн хөгжүүлэлт шатнаасаа илүү маш их судалгаанд одоо яг ингээл үйл хөдлөлийн салбарт ажиллаж ирсэн компани маань өөрөө маш их судалгаанд ач холбогдол өгдөг. Одоо 40-50% нь ажилчдын 40-50% нь судалгааны бизнес хөгжлийн хүмүүс байдаг. Ийм соёлтой компаниас л ажлын гараагаа эхэлсэн учраас одоо энийг харьцангуй давуу тал юм болов уу гэж бодож байна. Одоо таны ямар төслэр нь хэрэгжүүлж байна та? Одоо бол яг ер нь Monastery Tower гэдэг Дашчолийн эдийн баруун хойдолд байралтай. За хүмүүс мэдж байгаа бол нийслэлийн дуудлага худалдаагаар анх зарсан газрыг аваад бид эдинд бол бизнес зэрэглэлийн орон сууцны төсөл хэрэгжүүлж байгаа. Тэгээд бас энэ төсөл нь өөрөө mixed use буюу олон ашиглалттай төсөл байгаа. Үйлчлэгээ, орон сууц, бизнес суит гэсэн 3 хэсэгтэй. Бизнес суит нь бас өөрөө дид төсөл болоод одоо саяхан яг одоо лонч хийх гээд бидэд бэлтгэлээ хийгээд нэг төслийн бэлтгэл нь дууссан явж байгаа. Энэ удаагийн дугаарыг та бүхэнд хамтран хүргэж байгаа Монголын жигүүр Хүннээ Air компани. Хүннээ Air компани Монголын агаарын тээврийн салбарын өнгө төрхийг дэлхийд дахин тодорхойлж зах зээлийн хамгийн хэм дунаар зорчигч та бүхэн шинэ стандарт, шинэ агаарын хөлгөөр үйлчилж эхлээд нэлээдгүй хугацааг өнгөрүүлж байгаа байлээ. Дээрээс нь Бээжин, Хайнан, Дубай, Фукок, Осака, Ташкент гэх мэтлэн дэлхийн агаарын тээврийн томоохон хотуудыг Улаанбаатар хоттой холбож шууд нислэгийг үйлдэж байна. Монголын жигүүр Хүннээ Air компани. Одоо хамгийн богино хугацааны хөрөнгө оруулалтын шийдэл гэдэг юм бол заах үйл хөдлөх дундаа ингээд задлаад ирвэл түрээсээ орон сууц гэж хүмүүс бас яриад байгаа. Сүүлийн үед бас түрээсээ орон сууцны ийм концепц рууч том компаниуд ер нь мэдрээд зах зээл рүү ороод эхэлж явах шиг байна. Энэ зах зээл дээр таад маань ерөнхийдөө ямар туршлагатай байгаад байна? Энийг 21-2 оноос хойш ер нь эрэлтэн байгааг мэдрээд ирсэн. Угаасаа гадаадын экспатууд ирээд байрлахаар том компаниуд нь бол нөгөө хэрэгжүүлсэн төслийнхөө байруудыг аваа үлдсэн байдаг л та. Будда Вестада ч юм ингээд жижиг байрууд. Энэ төрлөөр бас дагнцсан нэг хэд хэдэн төслүүд байгаа. Гэхдээ яг ийм одоо short term биш. Арай уртаар. Тэгэнгүүт одоо нэг дахиад нэг судалгаа тоороо орол явъя л да. Ер нь 21-2 оноос хойш нэг тиймэрхүү трендтэйсэн. Үйл хөдлөлийн түрээсийн өгөөж гэдэг зүйл буураад эхэлсэн. Ер нь. За орон сууц аваад манай монголчууд чинь хүүхэдтэй байр хадгалангаа түрээслүүлцдэг байхгүй юу? Том болохоор нь оруулна да гэд. Тэгээд яг хуу дажгүй байсан үедээ дажгүй л байсан байх. Одоо яг ингээд тоо хараад үзэхээр хүн орон сууц аваад түрээслэх юм бол жилийн 9% өгөөчтэй байна. Хадгаламжнаас бага хүүгч байна. Яг хуу дажгүй гэвэл инфляцийн эсрэг хамгаалж байгаа тий. Тэгэхээр яг хуу долларын 9% хүүтэй хадгаламж л гэсэн үг. Опсоо түрээслэх юм бол 11% таа байна. Үйлчлэгээний төлбөр бол уг нь амар өндөр түрээстэй шүү дээ. Метр квадратын нь баг 70-80 мянга болцсон баха дунд чинь. Тэгээд зарим нь бүр 300-400 мянга болцсон байгаа. Тэгэхэд бас 9 жил байна. Ягаад гэвэл зарах үнэн тэнгэр татцсан. Тэрийгээд дагаад одоо ер нь хотын төвийн гайгүй үйлчлэгээний төлбөр бол нэг 20 сая бол элбэг гардаг болчоод байна. Тэгэхээр энэ дунд ингээд нэг юм 10 орчим хувийн өгөөжтэй байгаад тахаар нэг жоохон би лав нэг ханахгүй байгаад байна шүү дээ. Тэнгүүт энэ short term
түрээсийн орон сууц ч өөрөө солиотой байна. Ерөөсөө. Airbnb гээд одоо олон улсын яг байр түрээсэлдэг платформ байгаа. Энэ дээр Монголын 570 ширхэг байр листлэгдсэн байна. Тэгээд тэдний дундаж дүүргэлт нь 55% та байсан. Тэгээд дундаж үнэ $60 байсан. Одоо метр квадрат. Нэг өдрийнх нь нэг сүйцийнх нь нэг хонох. $60 гэдэг чинь одоо 200 мянган төгрөг гэхээр жоохон нэг дунджаас доогуур буудал гэсэн үг шүү дээ, тий. Тэгэнгүүт тэдгээрийн дундаж өгөөж нь 16.6% байсан байна. Одоо. Тэгэхээр би бол хангалттай сайн дүүргэлттэй байгаагүй байна гэж харж байна. Дээрээс нь хангалттай ч бас өндрөөр түрээслэг байна. Тэгсэн байхад 16.6 үгээд бусдыгаа бараг одоо эхнээс нь даблж эхлэх гээд нь шүү дээ. Тэгэхээр одоо богино хугацаагаар одоо яг буудал шиг байдлаар жижиг байр түрээслэх нь өнөөдөр Монголын яг үл хөдлөхөд хөрөнгө оруулах гэж байгаа хүмүүст бол маш өндөр өгөөжтэй. Одоо Airbnb гэх яг үнэ. Тийм. Уртаар түрээслүүл тэр чинь метр квадрат нь 35 мянган төгрөг. Тэгээ явахаар нэг 9% л өгөөж болдог байхгүй. Дээрээс нь бас нэг юм байгаа. Том байрны хэмжээ ихсэхээр түрээсийн өгөөж нь буурах хандлагатай. Тэгэхээр угаасаа нөгөө онцлог нь өөрөө хидл хонох гэж байгаа. Гэхдээ буудлаас арай том байх ёстой ч нэг унтлагын өрөөтэй том өрөөтэй байх ёстой. Тэгэхээр 2 өрөө байр бол үнэхээр сонгодог. Яг хамгийн өндөр өгөөжтэй. Монголд үдийгүй дэлхийдээ тийм бэл. Би нэг ийм судалгаа харсан л да таны ярианаас ингээ хараад. Монголд ингээ төр ирээд байрлаж байгаа одоо экспатууд байна. Гадны жуулчтай байна. За тэгээ нэг төр хугацаагаар ирж байгаа бас өөр янз бүрийн мэргэжлийн хүмүүс бизнес хийх гэж явж байгаа. Тэгээ дан ганц гадаадууд гэлтгүү одоо сүүлийн үе жинзи үеийнхэн одоо фрилансерууд гэж хэлж байгаа тий. Ажлын ингээл чөлөө цагтай нөхдүүд ч бас ганцаараа амьдрах хотын төвд хаана алхаад урчигтын байшилд бас амьдрах тийм сонирхолтой болсон байна шүү дээ. Ганцаараа төвлөрч ажиллах тий. Тэгэхээр тийм хүмүүсийн жилийн одоо зах зээлийн түрээсэн зарцуулж байгаа Airbnb гэдэг юм уу, хотел гэдэг юм уу зарцуулж байгаа А гэдэг том зах зээл байлаа гэхэд энэний 95% нь Монголын зах зээл дээр бол зочдууд л эзэлж байна гэж байгаа. Тэгээ 5% нь бол Airbnb. Тэгэхээр бид нар одоо жишээ нь Сөүлд очиод Ганнамд ч гэдэм бол Лото Таврын эргэн тойронд нэг 5 хоногор очиход юм доорхын ингээл нэг Airbnb захиалга их хичээл нэг 100-аас 150 мянган вон байгаа шүү дээ. 300-аас 400 мянган төгрөг. Гэтэл Монголын зах зээлд энэ солонгос шиг хөгжих орон зай байна гэж та хэлээд байгаа шүү дээ. Энийг олоод гарцсан. Тий, байхаар барах уу. Одоо 5% байна гэхээр чи эн чи ядаж 20 болох 25% болох шанс буюу боломж потенциал байгаа гэж л би зүгээр бас энэ тооноос л бодож байна л да. Нэг тийм л байгаад байна л да. За 400 тэрбумын зах зээл байна. Ер нь энэ зочд буудлын жилийн орлого Монгол улс чинь 500 мянган жуулч үлээгээд авцсан. Тэгээ орж гарсан экспатуудтайгаа 900 мянга хүрсэн юм байлээ. Тэгээд эдгээрт зориулсан ингээд энэ хүмүүсийн ядаж 30-40% нуг нь апарт хүсээд байгаа шүү дээ. Яг гэртээ байгаа юм шиг өөрийнхөө иддэг хоолоо хийж идэх ч юм уу. Ялангуяа гэр бүлээрээ явж байгаа. Би ч гэсэн ер нь бол гадагшаа бол аль болох нөгөө апарт илүү тухтай байдаг. Буудалд авахар цаанаасаа л нэг юм заавал тэр өглөөний цаг нь л идэх ёстой тий. Өөрийнхөө ингээл байж чаддаггүй. Тэгэхээр энэ зах зээл дээр угаасаа маш том орон зай байгаа. Одоо тэгэхээр яг уу өөрсдийн гэсэн үл хөдлөлтөө хүмүүс ч гэсэн би хандаж зөвлөхөд яг тийм байдлаар одоо тогтчуулаад бүх юмтай болгоод зочд буудал шиг түрээслүүл таны үл хөдлөх хөрөнгийг өгөөж илүү өндөр байна. Тэрий чинь өөрөө борлуулалтыг нөгөө платформ хийгээд өгчөж байгаа. Яг хувь хүн жоохон төвөгтэй байж болно. Нэг хүн онуулчаал 5 онуулчаал нөгөөтгөө очиод цэвэрлээл те. Нэг юм нэвдсэн байх үедээ гээл тэр нь жоохон төвөгтэй байж болно. Манайх бол яг энэ асуудлыг л олоод харцсан. Тэгэхээр энэ төрлийн үйл хөдлөлтөөр томоор нь хэрэгжүүлэх хэрэг зөндөө их мөнгө хэрэгтэй. Бүгдийг ингээд барих хэрэгтэй шүү дээ. Тэнгүүт энийг ингээ хөрөнгө оруулагч нарт жилийн 30% өгөөжтэй бүтээгдэхүүн болгоод хоёр хэрэглэгч хоёулаа happy байхаар энэ бүтээгдэхүүнийг л гаргаж ирсэн. Хөрөнгө оруулагч happy, жилд 30% өгөөж гэдэг ч одоо маш өндөр өгөөж. Нөгөө талдаа нөгөө Монголд яг үннийг хэлэхэд ингээд төрөлжсөн гоё апартын төсөл байхгүй ямар нэгэн ингээд нэг ширхэг байрууд байгаа. Тэгэл гоёуд нь байхгүй л байгаа шүү дээ угаасаа тий. Тэгэл энэ асуудлыг л олж харсан. Танай төсөл та monastery гэдэг төстэй хэлээд байна тий. Хүмүүсийн 5 хойно гэлөө. Тарчоолын хийд гэдэг чинь
Мөсийн 5 4-ийн чойно лөө. Мөсийн 4-р байрнаас автолазаа орох замд Тэр хавцаа гэсэн үг шүү дээ. Тий. Тэгэхээр энэ асуудлыг шийдсэн гэдэг нь одоо байр авчаад танахаас энэ төслөөс байр авчаад тэгээ нөхөр өөрөө түрээслийг гэх юм бол та тэр нэг 5 хоног нэг жуулчин байрлаа гарлаа гэхэд цэвэрлэгээ, сервис, юм эвдэрлээ гэдгийг танах хариуцна гэсэн үг юм уу? Тий. Яг хоо манайх гэхээс илүү property management-ийн компани хариуцна. Танай дээр байгаа тэр компани. Одоо тэр төслийг цааш нь авч явах. За монголчлоод хэлэхгүй бол би сая бас энэ одоо Монголд анх удаа л ийм хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн гарч иржлээ л да. Тэгээ хүмүүст ойлгуулахад маш хэцүү байна. Угаасаа нэг хүмүүс түрээсийн орон сууц юм уу? Яг юу хэлэх гээд байгааг нь ойлгохгүй. Тэгээд би нөгөө хэд өдөр нөгөө ойлгохгүй байжсэн. Одоо ер нь дадлагдчихж байна. Би хөрөнгө оруулагчид 2 өрөө байр худалдаад авчихаа гэдэг. Тэгтээ энэ байр чинь бүх юмтай бүр одоо ойцтой одоо аяг халбаг бүх юм нь байгаа хүний хэрэглээний одоо тий. Тэгээд та зүгээр сууж. Энэ байрыг чинь бид нар түрээслээд үгүй. Бид нар цэвэрлээд үгүй. Бид нар хүн олоод үгүй. Тэгээд олсон орлогын чинь 20% нь property management-ийн компани зардалтаа гаргах хэрэгтэй. Тий. Тэгээд тэр 20% зардал, илэгдэл, хорогдол бүх юмных нь араас 30% өгөөж болж байгаа. Тэгэхээр үл хөдлөхөд хөрөнгө оруулалт тэгээд 2 өгөөж олоо гэж байгаа. Нэгдүгээрт манайхыг хямдхан байгаа дээр нь аваа. Энэ өөрөө ингээд тавилгатайгаа ашиглалтанд орох үед 9,500,000 болчих юм аа. Тавилгатайгаа. Тэгэхээр бид нар бол тэрнээс хамаагүй юмд өнөр санал болгож байгаа. Хоёр дахь юм бол ашиглалтанд орсныхоо цаашаа доллараар өгөөж болно. Бид нар бол ер нь үл хөдлөхийн ч үнийг, түрээсийн ч үнийг доллараар аль болох нөгөө барихыг угаасаа барина. Одоо гол платформ Airbnb байгаа тань. Дээрээс нь бол дотоодын вебсайт, бас сошиал сувг хөгжүүлнэ. Аль жуулчлалын компаниудтай хамтран ингээд маркетинг зардаг бүх юмд нь ягаад гадаадынхаа олон улсын жишгээрэл ерөөсө хөрөнгө оруулалтын санг өдөртж байгаа хөрөнгө оруулалтын менежментийн компани ашигын 20-30%-ийг авдаг. Тэр жишгээрэл явж байгаа. Тий. Тэгэхээр одоо даатгал маатгал бүх зүйл нь орцсон. Ямар нэгэн тавилганы эвдэрлээ гэхэд тэр нь даатгалтай тий сервис нь байждаг иймэрхүү зүйл санал болгоод байгаа. Тэгээд хэлвэл зүгээр юм байна гэж ер нь бодсон. Та зүгээр байр авчих. Тэгээд таны байр нэг төс нь хоёрт ингээд зөндөө өндөр өгөөж олно. Тэгээд тэрий чинь бид нар хийгээд өгнө. Тэгтээ үнгүй юм гэж бол байхгүй шүү дээ. Тэр үйлчлэгээгээ ингээд 20% аваад явчихна. Зөндөө өндөр өгөөж нь тэгвэл төгрөгийн 30% юм байна тий. Тэрнээс гадна тухайн байрыг өнөөдөр би одоо танахаас 6 саяар худалдаж авлаа, метр квадратын 6 саяар худалдаж авлаа гэхэд жил болгоны тэр байршлаас хамаараад өсөн нэмэгдэх метр квадратын үний өгөөж нь давхар явж байна тусдаа. Тий. 30% дотор ороогүй үстэй тэр өгөөж нь. Метр квадрат орж байгаа шүү. Ороод уу. Тий. Манай түрээсийн өгөөж 20%, төгрөгийн 20%. Үнцний өсөлт нь 10% байгаад байгаа. Нийлээ тэгээ 30% гэж ялж байгаа юм. Нөгөө нэг хэрэглэгч нь угаасаа олон улсын хэрэглэгч учраас ханшин доллараар байцгаая. Угаасаа. Тий, тэгээд яг Монгол улсад угаасаа төгрөгөөр л гүйлгээх ёстой л доо. Гэхдээ нэг юм үнэлгээний ханшийг доллараар дөцүүлээд гүйлгээждэг жишгэл байгаа шүү дээ, тий. За яг би тэр үнцний өсөлтийг ингэж тайлбарлал зүгээр байгаа. Одоо яг манай хажууталд байгаа хуучин байрны үн 5,500 5,500 тал байгаа. Тэнгүүт манайх бол тавилгагүй байраа 5,750 санал болгож байгаа. Энэ дээр яг одоо ингээд нэг юм том брендийн тоноглолууд интер ороод үн нэмэгдээд 6,900 болж байгаа. Гэтэл яг манай өрсөлдөгч төсөл, манайхтай ойрхон байршилтай төсөл хажууд 8,300-аар зарж байгаа байхгүй. Энэ дээрээ дахиад тавилга юуны үн ороод ирэхээр би өнөөдөр 2 жил гарангийн дараах одоо байршлийнхаа одоо үнийн өсөлтийг таамаглахгүй зүгээр яг өнөөдрийн үнээр бодоход л хямдхан өгчөж байгаа. Тий. Үнцний өсөлт бол одоо баталгаатай гих тал руугаа гэх юм уу да одоо тий. Одоо байгаа яг манай байр ашиглалтанд орсон байсан бол ийм л байх байсан. Тэгтэл одоо манайх эхэлж байгаа. Тэгтээ 2 жилийн дараа энээс ч өсчих болно л гэдэг санаа хэлж байгаа. Тий. Одоо яг эхэлж байгаа төсөл төр тэгээ яг ийм концепцээр та бүтээгдэхүүн зах зээл дээр санал болгохоор нийт борлуулалт хэдэн үн хийдсэн байна. Нэг бол хийгээгүй байгаа юу? За яг бизнес сүйцийг бол одоо 2 байранд зарагчлаа 16-гийн. Одоо 14 үлдсэн. Төсөл том зургаараа бол хаалганы тоогоор 55% зарагдчихсан. Тийм үү. Тий. Вау. Гэхдээ санхүү тал одоо санхүүгийн менежмент тал бүх зүйл нь яг хяналтанд байгаа.
Тий. Яг уу би нэгэнт одоо ингээ ам алдаад хамаг байрааныхаа талын одоо барилгаа өлгөтэй эхлэчгүй зарцсан юм чинь жоохон тайлбар тавьж болох уу гэж. Тий. За яг уу юу л яасан. Баа төсөл хамгийн анх 7 сард газраа аваад тэгээд анхны ингээд бүр ингээд одоо маш өндөр өгөөж олох одоо худалдаа авахчдад хөрөнгө оруулалттай хосолсон бүтээгдэхүүн байдлаар санал болгоод энэ үнэ улирал тутам нэмээ явсан. Тэгээд яг одоо ашиглалтанд ортлоо ийм үнээрээ зарна гэдэг графикийнхаа дагуу тоо хэмжээгээ бариад явж байгаа. Тэгээд нөгөө нэг 26 оны 2 дугаар улирал гэхэд зарцсан байх төлөвлөгөөндөө үн болон юуныхаа төлөвлөгөөндөө бид оны өмнө хүрсэн. Тэгээд эрэлт маш сайтай байлаа. Тэгээд магадгүй яг нөгөө барилга өгсрэлтийн ажил төдийлөн яваагүй байхад хангалттай сайн зарагдсан нэг шалтгаан нь бол бид эдийн нөгөө санал болгосон бүтээгдэхүүн байсан. Хайбрид хөрөнгө оруулалтын гэрээтэй хосолсон бүтээгдэхүүн байсан. Нөгөө талдаа гэх юм бол юу яасан? Барилгын бизнес ерөнхийдөө бол хөрөнгө оруулагч болон төсөл хэрэгжүүлэгч хоёулаа хожих нэг уг нюанс байдий. Ашиглалтанд орохоор үнэтэй зарж болно л доо. Тэгтээ өөрийнхөө мөнгөөр бариад зарах юм бол үл хөдлөхөөс хүн 20% өгөөж болдог байхгүй. Бариад зарахад хөшүүрэг буюу леверэж ашиглаад урдсан захиалга хангалттай сайн боломжийн үнээр хийхэд бид нар юун дээр хэмнээд байна гэхээр нэгдүгürt хүүгийн зардал хэмжиж байгаа. Зээлийн хүү тий барьж дуслаа зээлээр санхүүжүүлэхээр жилийн 20%-аар ботход 2 жил 40% хүүг банкнд өгж байгаа худалдаа өгчтэй өгчөж байгаа. Нэг талтаа. Нөгөө талтаа муухайгаар хэлвэл татвар багт төлнө. Одоо үннээ л хэлье. Бага ашигтай гарахаар баг татвар төлнө. Бага нөөтийн зардал гарна. Энэ хоёр химнээд байгаа зүйлээ хөрөнгө оруулагчдаа санал болгочихж байгаа. Бид хэдийн хувьд бол сая газрыг одоо манайх чи эхлэл групп гэх компани байгаад байгаа. Дотоодын нөгөө компаниудынхаа нөөц болцоог ашиглаад худалдаад авсан тэр зүйл мүлээ гаргахын тулд тодорхой хэмжээний ашгаа хямдруулаад уртаа аваад бизнесийн эргэлтэнд оруулчихж байгаа. Одоо бол нөгөө нэг авах ёстой кэш фловоо цуглуулсан. Яг ингээл авалгаа аваад үлдсэн байраа сайхан үнийн нэмээд зараад явхад төсөл ингээл орчихно. Иймэрхүү төлөвтэй байгаа. Тий. Тэгэхээр дан ганц нөгөө Airbnb биш бас хүн амьдарч болохоор орон сууцуд бол зөндөө байгаа юм шүү дээ. Тий. Борлуулалтаа яг үнэндээ тоормслоод зогсоос. Одоо болий гэд. Одоо яг төлөвлөгөөнд өөрчлөө. Энээс цаашаа зармааргүй байна. Тий. Цаг нь болохоор заръя. Тэр нь бол одоо ингээд хавар 100 төгөөд борлуулалтаа боц. Тэр нь бол одоо хавраас суурийн ажил нь эхэлж байгаа 55% борлуулсан байна гэдэг бол надад бол нэлээл өндрөл яалчгүй маркетинг болон судалгаа шинжилгээ сайтай төсөл санагдаж байна л да. Ер нь ийм борлуулалттай яг суурь нь эхэлж байгаад борлуулалт нь ийм өндөр байр төсөл ер нь ховор хаа. Миний зүгээр мэдхээр Мерсер байдаг гэж магадгүй. Гэхдээ би бол мэдэхгүй байна яг хоо. Ер нь бол тий. Мэдээж манахаас маш их өндөр борлуулалт идэг мундаг компаниуд байгаа. Тэдний хувьд бол массын үйлдвэрлэл хийж байгаа маш олон төсөл хэрэгжүүлж байгаа. Хоёр дахь юм бол барьж явах явцдаа нэг нь ингээд ашиглалтанд орсон байхад нөгөөх нь эхэлж идэг. Тэгэхээр энийг нь үзүүлээд энийг ячдаг. Тий. Тэгэхээр яг хуу нэг талтаа судалгаа шинжилгээ маань дэжгүй сайн байла. Хоёр дахь юм бол борлуулалт бас сайн байла. Гурав дахь юм бол энэ хөрөнгө оруулалттай холбогдсон зүйл нь илүү энэ борлуулалтын гол кийн байсан. Дөрөв дахь юм бол мэдээж эхлэл групп. Бид ч одоо электрониксын брэндээр бий болчоод одоо бол одоо бизнесийн олон салбарт хөрөнгө оруулалтаар бизнес хийдэг, хөшүүрэг ашигладаг одоо хөрөнгө оруулалтын менежментийн компани болсон. Итгэж бас явдаг байнгын хөрөнгө оруулагч нарын ийм бааз үүссэн байгаа. Тэгэл энэ бүх зүйлийн юугаар борлуулагчлаа. Тий. Амжилттай хүмүүсийн өдөр болгон хийдэг нэг нууцыг та бүхэн тоолцъя. Тэр нь бол суралцах. Тасралтгүй суралцаар байдаг. Тэрээ тэзээч өөрсдийгөө би 100% хангалттай болчлоо гэж боддог. Нэгсэндээ насан турш та суралцдаг. Магадгүй энэ дан ганц амжилттай хүний ч биш, хүний өөрийн
зөн сүм байх, тасралтгүй суралцдаг. Тэгэхээр магадгүй манай Сэхэтэн подкастыг 8 жил тасралтгүй сонсоод явсан хүмүүс байгаа болвол магадгүй анх удаа энэ удаагийн дугаарыг сонсож байгаа болвол та яг тэр амжилттай хүмүүсийн игнэнд аль үж орцсон байна гэж өөрийгөө хэлэхэд болно. Тэгэхээр шин дугаар болгоныг алгасахгүй сонсохыг хүсчээвэл манай Сэхэтэн YouTube сувгийн channel дээр subscribe дараад тэгээ шин дугаар болгоныг алгасалгүй хамгийн түрүүнд үзээрэй гэж та бүхнээс хүсэж байна. Баярлалаа. Өмнө нь таны одоо яг Цогтбаяр гэдэг хүн тэгвэл яг ямар төсөл өмнө хэрэгжүүлж байсан бэ гэдээ хүмүүс бас бодож иж магадгүй. Би таныг судалсан чинь Go to Market гэдэг одоо хангаа утга юм билүү? Тий. Тэнд нэг одоо хүмүүсийн худалдааны нэг төв байгаа даа. Тэгээ UB Tower гэдэг натурын гүүрийг даваад гарахаар нэг офисын зориулалттай барилга байгаа даа. Тэгэхээр та өөрөө математикч мэрэгжилтэй хүн байлаа шүү дээ. Тэгэхээр математикч мэрэгжилтэй хүн үйл хөдлөлийн салбар руу ороод ингээ 10 гаруй жил явж байгаа нь бас хүмүүс сонирхолтой байж магадгүй. Тэгэхээр математикчдыг энэ мэрэгжлийн эзэмсэн мэрэгжлийнх нь ноу хау буюу энэ ур чадвар мэдлэг таны өнгөрсөн хугацаанд энэ ашигласан төслүүд дээр нь яаж боддоор тус өгсөн бэ? Тэр түүхийг сонсъё. За би тун удахгүй өмнөх төслүүдийнхээ нэрийг ашиглахаа болно зөвхөрлөө уучлаарай гэс. Одоо нөгөө яалчгүй нөгөө бизнес хийж байгаа учраас туршил би бол яг хөө зөвөр эхлэлийн анхны төсөл боловч манай багийн хувьд миний хувьд бол ингээд олон төслийн хард гарцсан. Заавал энийг хэлэх ёстой байгаад байдаг тий. Тэгэхгүй болохоор нөгөө зүгээр хинч хинээр мөнгөө тоглоулахыг хүсэхгүй шүү дээ тий. Барилга барьчих үзээгөө. Хоёр дахь юм бол яг одоо яг удирдах багт нь байгаад яг төсөл хөгжүүлэлт, санхүүгийн менежмент, хөрөнгө босголт, гол зүйлүүд дээр нь манлайлж ажилласан төслүүд маань бол надад болчихсон байгаа. Хамгийн сүүлд Go to Market төсөл дээр ажиллаж байгаад тэгээд би ажиллаас олж ирсэн. Тий. За математикч хүний давуу тал гэх юм бол яг хөө ер нь нөгөө нэг том девелопер одоо сүүлийн одоо яг л амжилттай одоо бүх девелопер компаниуд судалгаа шинжилгээг сайн хийж байгаа л да. Тэгвэл яг хөө миний хувьд бол би илүү нөгөө магадлалын онолд суурилж одоо төслөө боловсруулж, борлуулалтаа төлөвлөж одоо үнийг гэхэд нэг хүмүүс ерөнхийдөө мэдрэмж ба юугаа харж идэг бол нэг заавал 10% өсгчээс ингээ илүү нөгөө шинжлэх ухаан зөртөгаар бүх зүйлээ төлөвлөдөг. Яг уу манай Монголын топ судалгааны компаниуд одоо үйл хөдлөлийн хөрөнгийн төсөлд консалтинг үзүүлэхдээ ерөнхийдөө танахыг сонирхож болох ингээд зах зээлийн багтаамжийг гаргаж өгдөг. Миний хувьд бол илүү нөгөө эрэлтийг нь бодтойгоор урьдчилан таамаглаж хард сурсан гэх юм уу? Энэ бол бас маш цөөхөн бараг байхгүй болов уу гэж би бодож байна. Ер нь математик загварчлалыг үйл хөдлөх хөрөнгөд магадлалын онолд суйрлаад эрэлт нийлүүлэлтийн жижигхэн ингээд нэг юм загварыг харж агаад үйл явдлыг таамаглаж чаддаг гэх юм уу? За хамгийн сүүлд Go to Market дээр энэ аргачлал ашиглаад өдрийн үйлчлүүлэгчийн тоо ингээд загварчсан. Зах зээлч нэг 550-аас 600 ширхэг үйлчлэгээний төслүүд ингээд хаасаагүй байршсан байгаа. Тэгээд нөгөө талдаа байрны доотлын жижиг цэгүүд гэж бас байгаа шүү дээ. Байр болгоны нийлэл доор нэг хүнсний дэлгүүр. Нэг талдаа ингээд нийлүүлэлтээ тавьчихна. Нөгөө талдаа бид хэд хэрэглэгчээ одоо илэрхийлэх чадвартай их олонлогоосоо яг энэ загвартаа зориулаад судалгаа авдаг хэрэглэгчийн судалгаа. Тэгээд энэ хоёроо уулзуулаад тэгээд маш олон нөгөө судалгааныхаа олон зүйлийг ингээд бараг 8 судалгаа хийдэг юм аа. 8 судалгаа болгон өөр өөрийн дүгнэлттэй. Эцсийн дүндээ тэгээд загвараа гаргангуут Улаанбаатар хотын 550 ширхэг худалдааны төв хинэн хідэн хүн хаалгаараа оруулж байгааг гаргаж ирж алган дээрээ тавьж хардаг. Тэгээд Go to Market бол яг энэ прототипийн үүдэн дээр флагшип болсон төсөл. Энэ төсөл цаашаагаа ч явах хэвээр. Одоо тий ингээд цэгүүд нь ингээд 2 дахь 3 дахь байршлууд нь угаасаа байгаа. Тэгэхэд яг нэг баярлсан зүйл гэвэл Хавлын март, Sunday Plaza, хар хорин зах тэгээд одоо нөгөө ашиглалтанд орсон ч гэсэн Go to Market-ийн хөлийн урсгал болон нэг саксны хэмжээ, борлуулалтын орлого эдгээр бүх зүйл нь ер нь батлагдаад байсан миний загварын хувьд. Тий. UB Tower ч гэсэн яг л би жилд хэдэн байр зарагдах вэ? Хэдэн офс зарагдах вэ? Ямар үнээр зарагдах вэ? Зорилттой хэрэглэгч нь хэн байх вэ гэдг нь судалгаа болон гүйцэтгэл нь 90% та мөрөгдсөн. Үнийн хувьд, ашигын хувьд. Тэгэхээр нөгөө математикч хүн одоо яг энэ бизнес дээр бол илүү
онлыг л илүүсэн ашигласан юм болов уу гэж бодож байна. Тий. Тэгэхгүй болохоор чи Монголд одоо бусад зарим үйл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлэгч чинь нөгөө би гараад танаа байрыг үзээд дахиад 8 байр үзнэ гэдгийг ойлгох хэрэгтэй шүү дээ. Би 8-ны 1 л сонголт байхгүй юу? Тий. Ажуудлын ч авч болно, тэрийн ч авч болно. Яг ясан дээрээ бүр сони явж ийсэн бүр өөр газарч авчиж болно. Энийг л нөгөө зөв тооцоолдог. Тий. Тэгэхээр та одоо ер нь ярианы битүүрийн дийлэх хэсэг нөгөө судалгаа гэдэг үг бол хамгийн их давтагдж штэ. Тэгэхээр эхлэл vision development буюу одоо таны гүйцэтгэх захирлаар удирдах байгаа энэ баг хамт олон. Тэгэхээр бид хэд бол барилгын төсөл хэрэгжүүлж байгаа компаниудыг бол одоо бараг л баахан инженер техникийн ажилчид суугаад л тэн тэ за стандарт нь болж байна зургийн дагуу хийж гэнэ үл гэж төсөөлөх гээд штэ. Гэтэл бараг танай багийн дийлэнх хувь судлаач нар буюу хөгжүүлэгч нар зах зээлийн энэ хэрэглэгч нарын зан төлөв ямар байна? Энэ болгон дээр суудаг хүмүүс байгаад байна гэж би зүгээр гадарлаж байна. Тэгэхээр та яг өөрийн бүрдүүлсэн багч чинь хэдэн үнэтэй баг юм. Тэгээд ер нь энэ багийн онцлог те орчин үед одоо барилгын төсөл хэрэгжүүлж байгаа хүмүүс яг бага ямар байдлаар бүрдүүлж авч явснараа тухайн төсөл үр дүнгээ өгж гин гэдэг талаас нь хаалцаа гэж бодсон. Сонирхож байна. За үйл хөдлөх хөрөнгийн девелоперуудын бизнес модель нь ер нь өрөм хамрах руугаа очиод харагдаад байна. Ер нь хараадахаар барилгаас нэг 100 төгрөгийн ашиг олдог байлаа гэхэд 90 төгрөгийн төсөл хөгжүүлж байгаа төслийн эзэд 10 төгрөгийн гүйцэтгэгчнэр авч ийн л да. Тэгэнгүүт барилгын компани заавал олон хүнтэй байх шаардлагагүй болчиход. Манай компанийн хувьд бол одоо барилгын одоо өвөл болж байгаа учраас 10 гаруй хүн л одоо яг ажиллаж байгаа. Тэгээд барилга ухсралт ихлээ явахаар нэг 20 гараал явна. Энээс бас нэмэгдэхгүй. Яагаад гэвэл нөгөө чаддаг юмдаа төвлөрхийн одоо давуу талыг одоо топ ер нь девелопер компаниуд ч гэсэн ер нь иймэрхүү болцсон байгаад байна. Гэхдээ би бол яг нөгөө нэг авахын аваад хаяхын хайна гэдэг шиг одоо бол 40-50% нь баахан судлаач тавихаа болцсон. Илүү нөгөө нэг анхны go to market-ийн төсөл чинь 500 удас төсөл байлаа шүү дээ. Тэрийг 6 сар бичсэн. Тэгэхэд одоо бол илүү нэг арай цөөхөн хүнээр арай бага хугацаанд илүү нэг юу болоод нөгөө мэрэгсэж байна. Тэгээд сүүлдээ ойлгосон зүйл бол төсөл болгон одоо судалгааны арга зүйн өөр. Зарим нь зүгээр ганц экспертээс аваад дуусчдаг. Би одоо зөвхөн үйл хөдлөх хөрөнгө яриад байгаа боловч одоо яг нийт амьдралынхаа туршид бичсэн хэрэгцээгүй 30-40 төсөл надад байж л байгаа шүү дээ. Электрониксын төсөлч байна. Одоо эхлэлийн Defender гэдэг утасны төсөл. School бол Australian Smart School of Улаанбаатаргийн манай сургуулийн төсөл байна. Ингээл зөндөө төслүүд бичээл ингээл явхад бүх юмний судалгаа өөр юм бэл. Тий. Даатгалын бизнес рүү бид эднийг амар их судалж хагаад эцсийн дүндээ эксперт ярилцлага байсан баг. Ганцхан юм хийгээд мэддэг хүнээс нь асуучихад л болчих зүйлийг мэдхгүй байжсэн нэг амар ягаад. Тэгэхээр яг хаа нөгөө би ч өөрөө айгу судалгаагаа ярих дуртай байгаад байгаа шиг нэ. Тий. Тэгэхээр одоо бол би нэг 2-3 үнэл судалгаан дээр байж байгаа. Тэгээ борлуулалтынхан байгаа, маркетингийнхан байгаа, инженер техникийн яг удирдах халбаныхан л байгаа. Таны өнгөрсөн хугацаанд ажилласан төслүүд дээр яг компанида та хамгийн өндөр өгөөж авчирсан гэвэл хэдэн үе өгөөжийг ямар төсөл дээр та авчирсан бэ? Тэгээд тэр төсөл дээр яагаад тийм өндөр өгөөж авчрах одоо нууц нь онцлог нь юу байв? Би ер нь яг одоо нэг ийм болчиход байл та. Шинэ төслүүд хэрэгжүүлээд эхлэхээр хүн нөгөө төслийг удирдах байгаа хүн хийм бэ гэдэг. Одоо хөрөнгө оруулалт хийж штэ. Хөрөнгө оруулалт хийж байгаа учраас нэгдүгээр чухал зүйл хүн байгаад байдаг. Тэр утгаараа бас одоо өөрийнхөө амжилтуудыг дурдчихгүй бол бас болохгүй байдаг юм байна. Зах зээл өөрөө чи хийм бэ гэдэг. Тэнгүүт одоо ярихаас өөр аргагүй болчиход байна л та. Ер нь бол хөрөнгө оруулагчдад хамгийн өндөр өгөөжийг өгч чадсан гэж би бодож байна. Ер нь жилийн бараг 70-80% өгөөч өгч ийсэн. Төсөл хэрэгжүүлэгч одоо компани маань өөрөө 1000 гэд хэлчихв. Ер нь 1000-аас чих байж магадгүй би яг үнэндээ одоо хийсэн мөнгөө 10 дахин өсгсөн гэсэн үг. 10-аас чих өсгсөн байж болно зарим төслүүд маань. Яагаад тэгэхээр хөшөөрөг маш сайн ашигладаг. Ер нь нөгөө борлогдох чадвартай яг үнэндээ газраа зээлээр аваад эхэлцдэг байсан. Газраа зээлээр авангуудаа тэрэн дээр
хөрөнгө оруулалт босгочдөг. Хөрөнгө оруулалт босгоно. Тэгээ барилгын бизнесийн чи бас 30% нь бартер байдаг. Тэр нь өөрөө борлуулалт. Тэгээ төгсгөлөө банкны зээлээр хийцдэг. Тэгэхээр яг өөрөөсөө юу гаргасан бэ гэхээр юу ч гаргаагүй ч юм шиг. Тэгээд олсон мөнгөтэйгөө хуваахаар хуваагч нь хитрхий жоохон болохоор амар өндөр. Ганц нэг сонирхолтой юм сонсч байсан. Ингээ 2 жил барилга бариад 27% ашиг олсон гинэ. Тэр зүгээр л амар мөнгөтэй хүн байсан. Тэгээд надад үнэхээр харамсалтай санагдчихсэн. Барилгын төсөлд хөшүүрэг хэрэгтэй. Тэгжиж нөгөө төсөл хэрэгжүүлэгчд маань өндөр өгөөж болно. Тэгтээ энийгээд байгаад маш их эрсдэл үүсчихдэг. Хэрвээ би өөрийнхөө мөнгийг алдаад нэг хэдэн төгрөг алдсанаас шалтгаалаад нэг хэд хоног л шаналх байлгүй дээ, тий. Тэгэхэд хүний мөнгө алдах чинь маш өндөр хариуцлага байгаа. Тэгэхээр хүний мөнгийг аваад бизнес хийж байгаа бол тэр зүйлийн төлөвлөгөө бүх зүйл нь маш сайн зохион байгуулалт, санхүүгийн хариуцлага бат. Тэгээд тэр тооцоололтоо өргөх чадамжтай. Одоо нэг үгээр бол про байх хэвээр. Про байж ч хүний мөнгийг аваарай л гэж хэлнэ. Нөгөө талдаа за хөрөнгө оруулагчд маань бол маш өндөр өгөөж олсон үл хөдлөхөөс. Одоо UB Tower-ын нэг супер кейс эд шүү дээ. 2,700 мянгаар захиалсан байхгүй юу? Ашиглалтанд ороод тэр 6,500 болсон. Метр квадратынх нь түрээс нь 60,000 болцсон. Хийсэн мөнгө нь 2 жил мөлийн дараа 270% болцсон явж исэн. Гэхдээ энд ковид нөлөөсөн л дөө. Яг хөө ковидын нөлөөнд хэдэн байсан гэхэд л амар өндөр ашиг олж исэн. Гэхдээ энэ бүхнийг зах зээлд ойлгуулахад амар амаргүй байсан. Ягаад тэгэхээр Монголын хөрөнгийн зах зээл гэх юм уу тий санхүүжилт тусгадаг зах зээл нь амар жижигхэн 20,000 уулахна. Тэгээд мэрэгжлийн оролцогчд нь цөөхөн. Тэгээд бид нар амар тогоондоо л өрсөлдөөд байдаг. Нэг үгээр бол нэгнээ амар муулдаг. Өндөр өгөөж өндөр эрсдэл гэдэг одоо тийм пропаганда зүгээр л явцсан. Тэр үед би зах зээлд 30-40% өгөөж өгтгөл байсан. Гэхдээ энийг дагаал нөгөө бусад мэрэгжлийн том анда хөрөнгө оруулалтын компаниуд ингээд энэ бол эрсдэл шүү гэхэд би тэр өгөөжийг ямар ч л байсан өгөөл ингээд өнөөдрийг хүртэл 3-4 мянган ширхэг одоо хөрөнгө оруулалтын гэрээ зурсан байгаа байхгүй. Зохтойр гэдэг хүн нэг хүний мөнгийг дутуу өгсөн бол би одоо энд суух нь байтугай. Аль болох хүнээс далд тий дахиж ийм зүйл ярихгүй ингээ явж явах байсан болов уу гэж бодож байна. 3,000-4,000 гэрээ нэг чинь бас том тоо байна тий. Тий яг хоо одоо ер нь тэгэхээр та ингээд хүмүүст санхүүгийн менежмент талаасаа гэдэг юм уу таны хэрэгжүүлж байгаа төслүүд төр хүний мөнгөөр ингээд барилга босгож чадаад байна шүү дээ. Тэгэхээр та ер нь яг юу зарч чадаад байна? Ярианы урлаг байна уу, хэм маяг байна уу? Энэ судалгаа шинжилгээ гэдэг зүйл чинь үнэхээр бусад төслүүдээс хийдгүү зүйлүүдийг гаргаж ирээд танилцуулаад байна уу? Нэг юм зараад байна шүү дээ. Тэгээд тэр 3,000-4,000 хүмүүс танд итгээд за 2 жилийн дараа энэ байр ашиглалтанд орох юм байна. За энэ офис ашиглалтанд орох юм байна. За гэрээгээ зурчих 2.5 сая дээр. Тэгээ нөхөр бол ирээдүйд 5 сая болгоно 2 жилийн дараа гэж бодоод тантай зурж байгаа шүү дээ. Тэгэхээр юу зараад байна та? Би нэгт итгэл зарж байгаа. Тий. Ер нь бол Монгол хөрөнгө оруулагч нэгдүгürt итгэлтэй байх хэвээр хийж байгаа зүйлтэй алдахгүй гэдэг эрсдэлгүй тий. Хоёр дахь юм бол өндөр өгөөж зарж байгаа. Гурав дахь юм бол би тэр хүнд яг exit-тэй яг бодиттой одоо кэш ашиг одоо яг мөнгөний урсгал одоо нэг үйл хөдлөл хөрөнгөтэйгөө холбоод явж байгаа зүйлийн хувьд бол тэгж зарж байгаа гэж бодож байна. Тэгэхээр энэ бүх зүйл нөгөө яг л хөрөнгө оруулалтын бизнес бол вайн шиг хин удсан илүү IT технологийн бизнест залуучууд илүү хүчтэй шүү дээ. Мань методоо өрсөлдөө, мань итгэж бас нэг хөгшин шиг. Тэг яг ямар ч байсан нөгөө удах тусмаа олон жил нөгөө энэ салбарт ингээд энийг хийгээл явах тусмаа илүү үн цэнтэй болдог. Тэгэхээр нөгөө хамгийн анх маш өндөр хүү амлал мөнгө босгоол эхэлж исэн. Тэгэл энэ маань итгэлээ дагаад ирэхээр хөрөнгө оруулагчдад өгөөж нь буураад тий. Хөрөнгө оруулагчдад бол би эдгээр зүйлийг зарсан баг. Юунд бол яг худалдан авагч нарт бол
одоо юу гэх юм те маш сайн л бүтээгдэхүүн зарсан байлгүй дээ гэж бодож байна. Судалгаа шинжилгээ сайтай тий. Маргаан байдаг штэ. Одоо нөгөө манай борлуулалт зөртэй үйл хөдлөлийн экспертүүд байгаа. Угаасаа мундаг маш олон том компани өдөртэй явж байгаа. Тэгээ борлуулалт чухал юм уу? Концепт чухал юм уу гэж айгүй их маргалддаг. Гэтэ ер нь хоёулаа л чухал болчлоо. Том одоо UA ч юм уу, эсвэл Remax-ийн том Century-ийн ч юм том газрууд бол төслийг бүр анханаас нь судалгаа хөгжүүлтнээс нь эхлээд ажиллая гэдэг. Нөгөө судалгаанд суурилсан зөв төлөвлөлт концепттой төслийг зарвал илүү хялбар гэдгийг ойлгож байна. Мэдээж юуч зарчдаггүй бол бас хэцүү. Тий. Remax гэснээр сүүлийн үед агентууд ер нь борооны дарах мөг шиг ихсэж байгаа шүү дээ тий. Хүн бодлого. Тэгээд энэ өөрөө бас нөгөө зах зээлийнхээ эрэлт нийлүүлэлтээр энэ үйл хөдлөлийн зах зээл өөрөө халуухан байгаа учраас хүн болгон за ийшээ орчвол бас өндөр цалинтай өндөр өгөөжтэй болов гэж бодож байгаа. Тэгэхээр шинээр агент болох гээд энэ салбар руу орж байгаа дөнгөж залуухан одоо эхний жилдээ ажиллах гэж байгаа хүмүүс та за ийм дээр энэ агент хүн анхаарах хэрэгтэй шүү. Тэгэх юм бол ур чадвартай үйл хөдлөлийн салбартаа 10 20 жил тань хэлээд байгаа шүү. Вайн шиг улам чанартай болоод салбартаа нөлөө бүхийн хүн болно гэвэл ямар зөвлөгөө өгөх вэ? За нэг 2-3 зөвлөгөө л тухайн шинэ агентэд өгье л дээ. Яг хоо энийг өгн Remax-ийн топ захирлууд яривал илүү зүв бах л та. Гэтэ би илүү өгүүлчихье. Зүгээр нөгөө нэгдүгээрт ер нь энэ нөгөө амар бизнес скейл ойлгоцсон зүв бах. Фрилансер штэ. Нэг газар тогтмол цалин аваад дээрэс нь бонустай явж байхаас илүүтэй шууд ингээл одоо юм зарцдаггүй бол хоос онох нь шүү дээ. Тэгэхээр эхлээд өөрөөсөө чадах уу те яг борлуулалтын скил байгаа юу гэдгийг асуух хэрэгтэй баг. Араас нь бол тэгэл зөвхөн стол нөгөө энэ бол мэрэгжлийн ажиллагаа угаасаа. Үйл хөдлөх өөрөө шин учраас хин нэг нь одоо мөс ч юм уу заадаггүй учраас одоо л нөгөө мэрэгжлийн болж ирж байгаа шүү дээ. Санхүүгийн зохицуулах орооны зохицуулалтаа салбар болоод сургадаг болоод тэгээ бүр энэ холбоод нь ингээд нэгдэж мэгдээд лаг болж байгаа болохоос тэнгуут ингээд листингээ сонгох чадвар, хувийн хүний сахилга бат бүх зүйл чухалх. Тэгээл нэг заваа гарахаар байр замж гэж байхгүй л те. Маш их ажиллагаа явагдчихэдэг. Мэдээж хувийн нөгөө ур чадвараасаа гадна тэр хүний ингээд нэг юм үнэхээр зовлонтой л хэцүү ажил. Тийм ч амар биш. Тий. Гэхдээ нөгөө авиас үйл зөндөө их мөнгө олж болдог. Авиасгүй үйл тэгээд шантраад тэгээд ажилдаа ордог ийм л салбар. Тий. Ялчгүй нөгөө мэрэгжил шаардахгүй болохоор тийм байгаад байна. За ойлоо бараг цаг гаруй ярилцсан байна. Тэгээд би танаас сүүлийн асуулт асууя гэж бодож байна. Одоо үйл хөдлөлийн салбарт ингээ 10 жил ажиллаад 20 гаруй хүнийг ахлаа. Тэрнээс ч өмнө одоо ингээ барилгын төслүүдийг удирдаад эхлэл групптэй ингээ баг хамт олондоо ингээ үнэлэгдээд явж байгаа хүний хувьд ер нь үйл хөдлөлийн салбарт ажиллахын одоо кайф нь юу вэ? Хамгийн сайхан нь л энэ юм да. Тийм учраас нэг 10 жил би дундаас нь орхиод өөр салбар руу ингээд говьчаагүй өнөөдөр ингээд бас манай подкастер ороод өөрийн ажил мэдлэг туршлагаа бас хүмүүст хуваалцаад байж штэ тий. Эсвэл бодож байгаа. Тий, гэхдээ яг хуу үйл хөдлөх бол өөрөө хүнийг бас солиоруулдаг л да мэрэгжлийн онцд. Одоо ингээд Улаанбаатар хотын бараг энэ байшныг тэр барьсан, тэдээр зарж исэн, тим зээлээр туссан гэдэг нэг мэрэгжлийн өвчтөд болцдог. Сүүлийн жилүүд яалчгүй нэг ажил мэрэгжлийн онцлогоос шалтгаалаад дата шинжилгээнээс бол холтчихж байгаа. Яг хуу үйл хөдлөлийн бизнес ингээл манай одоо группээр ярил. Одоо энэ бизнесийн гоё нь бол одоо том л доо. Яалчгүй том. Одоо би ямар ч захирал өглөөнөөс өрөө хүртэл 8 цагаар зарцуулж байгаа. Тэгэхэд боловсролын салбарт, санхүүгийн салбарт, эсвэл өөр худалдааны салбарт ажиллахаас хамгийн өндөр volume үүсгэж идэг. Би яг нөгөө бусад салбарынхаа захирлуудтай яг л адилхан өдөрт 8 цаг ажиллаж байгаа мөртлөө миний хийж байгаа борлуулалт нөгөөдөлөөсөө хамаагүй их байгаа тань. Салбарынх нь буян юм боо. Одоо тий дуусшгүй дундаршгүй гэхэд хаашаа чи тийм болов гэж бодож байна. Тэгээд тэгтээ одоо энэ зах зээл нь өөрөө тэгээд нөгөө олон хүн ингээд үйл хөдлөх барилга гоё юм байна гэд намайг хараад нэг хүмүүс орчихгүй л байх л та. Тэгтээ олон хүнээс л харж байгаа шүү дээ. Тэгэхэд бас айгүй эвгүй нөгөө яг эрэлт хэрэгцээ нийч зах зээлээ олоод одоо бүр
зах зээлийг ойлгоод орохгүй бол бас буцаагаад гоё биш. Эсрэг болж болно. Тий. Тэгэхээр нөгөө би бүр жоохон ярианасаа төөрчлөө те. Нэг кап нь юу юм бэ гэдэг дээр. Бүгд ер нь бүгдээрээ л хоцсон юм байна. Би бол тэгжил бодох юм. Би ч хоцсон, манай ажилтнууд ч хоцсон, зөндөө их бонус авсан, зөндөө их урамшуул авсан, худалдаа авахч ч хоцсон, тий? Амар гоё үнцэнтэй зүйлийг одоо маш гоё үнээр тухайн үед нь санал болгож исэн. Тэгээд тухайн төслүүдийнх нь үнцийг үргэлж өсөөд өгөөжтэй байгаад бүгдээрээ хоцсон л энэ л юм бол гоё юм байна. Аль нэг нь хохироод үлдсэн биш те. Тий, бүгдээрээ хоцсон. Тэрнээс хин нэг жоохон бонжоод эсвэл нэг жоохон хөдөлмөрийн үйлчлэг хийгээд те. Одоо ганцаараа ингээд амар их мөнгө олцсон бол тэр нэг тим капитал биш байна. Тий. Тэгжэл бодох. За одоо ингээд ярианыхаа төгсгөлийг танд үлдээе. Магадгүй 58 ингээд одоо би бас энэ асуултыг өгнө асуудаг юм. Гэхдээ сүүлийн үед бас за би бүх асуултаа асууцсан байх гэж бодоход бас камер унтрахаар манай зарим зочид те. За 58 би тэр хэсгийг өгнө ярьцсан бол гэдэг зүйл байдаг байхгүй. Тэгэхээр ярианыхаа төгсгөлийг танд үлдээе гэж бодож байна. Миний асууж чадаагүй магадгүй та сонсогч нар маань 25-30 насны дийлэнхэн залуучууд байдаг. Надтай адилхан одоо бараг 8 жил сонсож байгаа манай үнэнч сонсогч нар байгаа. Манай залуучуудад хандаад нэг төгсгөлөөс танд үлдээгээд энэ дугаараа жаргая да. Тий, яг уу авахыг аваад хаяхыг хаях нэлээд л бас урт ярилцлага болчлоо шүү дээ. Бас хүн болгоны л нөгөө үзэл бодол өөр. Тий, тэгээд чинь нэг юм зүв байхад нөгөөх нь бас юу л байдаг тий. Нэг талаасаа зүв байхад нөгөө талаасаа бурууч байдаг. Одоо ингээл харахаар миний хувьд бол одоо за энэ салбарыг сонирхдаг экспертүүдэд нэг юм зөвлөгөө маягийн юм өглөө гэж бодоход ер нь нэг удаагийн чанартай судалгаа шинжилгээ эсвэл бол нэг удаагийн зүй тогтол ингээл нэг юм асуугаад эсвэл бол нэг юм дата анализ хийгээд эсвэл нэг юмыг хараад ингээд нэг юмыг мэддэг болчлоо гэж хизээч бодож болдоггүй юм бэлээ. Илүү мэдхгүйгээл мэддэг салбар юм бэлээ. Үл хөдлөх хөрөнгө одоо сонирхож байгаа худалдаа авахар сонирхож исэн хүмүүс байсан бол тэгээд нөгөө тренд битий дагаараа гэж би одоо зөвлөхөөр байна. Тренд бол үргэлжил аюул байдаг. Хэр олон хүнийг шууруулна, тэр нэргээд гарахад хэцүү төсөл болгодог. Мэдээж зарагдтал байх л та. Гэхдээ л одоо үл хөдлөхөөс хүн амьдрангаа өгөөж болох ёстой хөрөнгө шүү дээ. Ер нь хөрөнгө оруулалт шүү дээ. Тэгэхээр яг би ярианыхаа төгсгөлийг нэг юм лаг амтэн шиг зөвлөөд дуусгах чийл гэж бодож байна. Яг үндэ яриа л энэ ч одоо амар их юм байгаа. Зөвхөн судалгааг ярихад л мангар их судалгаа хийдэг. Тэг судалгаа болгоны арга зүй ихээр би одоо ямар мөсийн багш ч шүү дээ. Нэг баг үл хөдлөхийн хичээл заах гээд байгаа юм шиг. Гэтэ нөгөө тийм л тэгээд л дуусгая гэж бодож байна да. За баярлалаа. Би түүхний урилгыг хүлээн аваад манай студид хүрэлцэн ирсэн танд маш баярлалаа. За баярлалаа.